Сайн хөрхөн хүмүүс минь бүгдээрээ цоо шин хэмбичлэгээрээ уулзж байна. Та хэд маань сайхан наадсан уу? За миний хувьд гэх юм бол бүр үнэхээр гайхалтай сайхан наадаад, сайхан амраад, хөдөө гадаа яваад, бүр үнэхээр гоё яваад бол ирсэн байгаа. За би тэгээд яг өмнөх бичлэг дээрээ нэг хэлчихсэн шүү дээ, тэ. Одоо наадмын амралтыг тэгсэн яда хүлээж байна. Аархангаа явах чагаа гэд хэлжсэн. Яг тэр хэлсэн ёсоороо манай нөгөө нэг хадмын талынхаа аархангаа гэдэг байхгүй. Тэгэд яг жинхэнэ одоо нөгөө нэг аймгийн сумын хөдөө рүү яваад яг жинхэнэ хөдөөний айлд очиод бүр ингэж агаар салхинд толгоогоо амраагаад бүр үнэхээр гоё байж байгаад бол ирсэн. Тэгээд ялангуяа одоо угтаж авсан айлууд маань те бид бүгдийг маш гоё угтаж аваад үнэхээр одоо гайхалтай дурсамжийг бүтээгээд бол ирсэн байгаа. За тэгээд энэ хооронд бол бас нэлээд олон яригдах зүйлүүд бол гарч ирлээ. За манай хаан та нартаа зарын чанартай маш гоё мэдээллийг хүргэе. Ялангуяа яг одоо энэ наадмын ачаалалтай өдрүүдийн араас те одоо л ээлжийн амралтаа аваад гоё дулаан цагийг ашиглаад хөдөө явъя, амралтанд явъя гэж бодож байгаа хүмүүс маань хэрвээ байх юм бол нааша анхаарлаа хандуулаарай. Мичикон Аархангаа аймгаар аав ээжтэйгээ хат муудтайгаа гэр бүлэрээ маш гоё аялж одоо ирж явахдаа яг хот руу орж ирэхээс өмнө бид нэр яг Булган аймгийн Сайхан сумаас 27 км-ийн зайд байрлах Хунт Аршаант амралтын газар бол яг 3 хоног үнэхээр гоё амарсан байгаа. За би яг энэ газрын Facebook пэйжийг энэ дээрээ оруулчих. Тэгээ та хэд маань нийшийн холбогдоод илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Тэгэд яг энэ амралтын газраас 200 м-ийн зайд одоо юм нууранд байгаад байгаа байхгүй. За тэр нууранд болохоор юм шаврын эмчилгээ бол хийж болдог. Тэр шаврыг дүрхээд хатаагаад 20-30 минутын дараа яг тэр одоо шавраа буцаагаад угаахад тэр нь маш гоё эмчилгээ болж өгд юм байна. Үүнээс гадна эмчилгээний заалтын хувьд арсны өвчин, хордлогын нөлөөт өвчин, элэг зүс, нойр булчирхай, нарийн бүдүүн гэснээр шахарлаа зэрэг өвчний архаг үе, гэмтэл бэртлийн дараах үе, ангийн, үе мөчний өвчнөд сайн нөлөөтэй. Хотод гэсний хууч, чихрийн шижин, эрцэн солилцооны алдагдал зэрэг дотор эрхтний өвчнөд нэн тустай ийм гайхалтай аршаант совлол бол байгаа. Тэгээд бас яг энэ амралтын газартай ойрхон хотоодны аршаан байт юм билээ. Тэгээ бид нар бас өглөө болгон яг тэр хотоодны аршаан дээр очиод гоё аршаан бол ууж исэн. Дээрээс гадна надад маш их таалагдсан зүйл нь юу вэ гэх юм бол хүүхдийн тоглоомын талбайтай, сакс болон волейболын тоглоомын талбайтай, за тэнгуүтэ нойлоо дотор болон гадна нойл гэж шийдээд өчгсөн. Тэгээд яг нөгөө ус нь болохоор гүний худгаас ус нь шууд татдсан мэлээ. Тэгэхээр усны ямар ч одоо асуудалгүй тэр нь бол маш их таалагдсан. Тэгэл хогоо шидчихсэн, тогоо шидчихсэн. За тэгээд хэрвээ өөртөө хоол хийхийг хүсэхгүй байх юм бол бас хоол захиалаад хийлгээд авч болд юм лээ. Тэгээд тэндээ бас дэлгүүртэй. Тэгээд дэлгүүртэй шинээр нь хайрсан боорцог бас зард юм лээ гэх мэтчлэнтэй. Ер нь надаа энэ амралтын газар бол бүр үнэхээр их таалагдсан. Тэгээд энэ удаа яг нөгөө яаж исэн болохоор 3 хоног л бид нар бол байрлсан байгаа. Тэгээд ирэх жил бол бүр л 7 хоног яг энэ амралтын газар байгаад тэр шаврын эмчилгээг бүр ингээ хийгээд бүр 7 хоног л баймар бол санагдчихсан. Тэгээд та хэд маань хэрвээ энэ газар руу явхаар бол энэ пэйж руу холбогдоод бүр илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай манайхан. За тэгээд үндсэн бичлэг рүүгээ орохоос өмнө би өнөөдөр бас дахиад Аргентиныхаа цамцын өмсөд бол сууж байгаа. Яагаад гэх юм бол яг одоо цагийн дараа хөл бөмбөгийн дэлхийн авраг шалгаруулах тэмцээний финалийн тоглолт болох ч байгаа. Тэгээд Аргентины эсрэг Испани улсын одоо энэ хоёр улсын хоорондын бол тоглолт болно. Тэгээд тоглолтоо үзэхээс өмнө газ бичлэгээ ингээд хийчихье гэж бодоод яг одоо яарад сууж байна. Тэгээд мэдээч хэрэг энэ тоглолтын хариу гарсны дараа бичлэг маань монтажлагдаж бол орно. Гэхдээ тэд яг хөтэ гоё дурсгалтай юм даа гэж бодоод өнөөдөр дахиад цамцаа өмсөд суусан байгаа. Гэхдээ уул нь манай Барселоны фанатууд амар гоё бөөнөрөө үзэж байгаа. Тэгээд тэнд нь бол үнэхээр очиж бол амтсангүй. Окей. За манайха наадмын амралтын эдгээр өдрүүдэд бүр маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан, олон хүмүүсээр яриулсан нэг 4 том сэдв бол гарч ирлээ. Тэг хэдүүлээ эхнээс нь ахуулаад ярих болно. Яг үндсэн тэр 4 том сэдв рүү орохоос өмнө хэдүүлээ яг баяр наадамтай холбоотой те нэг яригдах жижигэн зүйлүүд тасаагаад тэдгээр мэдээлэлээс эхлэж бодож байна. За хамгийн ихнийх нь болохоор дуучин Дэлгэр мөрний оруулсан пост байгаа. За би яг өмнөх нэг бичлэг дээр ярьжсэн шүү дээ те дуучин Дэлгэр мөрөн одоо төв цэнгэлд хүрээлэнгийн сандлыг ингээд шүүмжилсэн. Тэр сандал нь бол үнэхээр хэцүү харагдчихсэн гэж ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь тэр нь яг ямар утга учиртайсан бэ гэх юм бол одоо тэр төв цэнгэлтэй хүрээлэнг одоо цэвэрлжсэн хүмүүс гэх юм уу да те. Тэнд ингээд ямар нэг юм засвар үйлчилгээ ороод сандлуудыг зүгээр төр нааш нь ингээд татцсан байсан юм байна. Тэгсэн чинь хүмүүс болохоор энд ингээд хүн суух ямар ч боломжгүй. Энд дээр чи яг яаж суух ингээд бөөн хил ам болоод байсан чинь яг үнэндээ тийм утга учиртай байсан юм байна. За үүн дээр дуучин Дэлгэр мөрөө юу гэж бичсэн бэ гэх юм бол хүүшээ би ерөөсөө
хөлөө хил ам хийгээгүй шүү. Одоо төв цэнгэлдэхийн сандал хөлөө жигээ сухад зүгээр болчихсон байна. Харин хажуу хоёртойгоо халууханд үсрээд л жоохон наалтгал юм байна. За яхав тэ ямар нэг их удаад байх вштэй тийм ээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийнхээ ажилтан албан хаагчид удирдлагуудаас буруу ойлголт авсан хүмүүсийн өмнөөс хүлцэл өчөө. Үнэхээр би хил ам хийгээгүй шүү. Зүгээр л нэг мэдээ оруулчихсан өстой балаж өгсөн байлаа шүү. Уучлаарай. Би ч одоо төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт хийн гэдэг лөөлөө болсон байх таа гэдэг ийм постыг оруулсан байхгүй. За тэгээд энэ пост нь ч гэсэн нэлээд олон хүмүүст хүрсэн байсан. За дараагийн яригдах сэдэв маань наадмын өмнө хүмүүст шагнал гартуулах ёслол бол болдсон шүү дээ. За тэрнтэй холбоотой шүдний эмч мис бадам цэцэгтэй холбоотой нэг мэдээлэл гарч ирсэн байхгүй. За яасан бэ гэхлээр эхлээд хүмүүс яг энэ бадам цэцгийн зургийг оруулаад ийм пост юмнууд бол оруулаад ирсэн юм байна. За үүн дээр яг ямар хуу зүйл байсан бэ гэхлээр одоо энэ урнаа ууги гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За энэн дээр яг бадам цэцэг одоо ерөнхийлөгч хүрэлцэх байсан шагнал аваад гар барьж байгаа зургийг нь оруулангуудаа утгаа алдаж байна. Сара шүдний эмчээр ажилласан олон ахмад эмчнэр байгаа. Яагаад ганцхан энэ хүүхнийг онцлоод бөөцөлөөд бүр дэрэгдэн авчираад суулгацсан төрийн одоо медаль өгөөд байгаа гайхаж байна. Арын хаалгуу амргийн холбоотой юм уу? Залуу хүн өөрийн хүчээр амьдрах ёстой биш үү? Эрүүл мэндийг зөвлөх гэж илүү цалин, илүү орон тоо шүү гэдэг ийм постыг оруулсан байна. Дараагийн хүний оруулсан пост гэх юм бол манай хааны шивгчин генерал Хурандан нарыг магнайлж тэргүүндэн дагуулж алхаж явах эрхийг олгосон хаан шалдан байна гэдэг нэг ийм постыг оруулсан байгаа байхгүй. Тэгээд эдгээрийг яг энэ бадам цэцэг өөрийнхөө яг аль бие усны Facebook хуудаснаа оруулангуудаа за энэ пост анхаарал татсан тул товч тайлбар өгөх зүйтэй гэж бодлоо. За энэхүү зураг нь 2022 оны 3 сарын 8-ны өдөр авсан зураг бөгөөд миний гартан авсан шагнал нь хөдөлмөрийн хүндэт юм а. Энэ зөвхөн надад бос манай сангийн хамт олонд олгосон үнэлгээ билээ. Хан үед бид аслагдсан сумын 2000 гаруй хүүхдэд үн төлбөргүй амны хүндийн үндэслэг, эмчилгээ, чих хамар хоолой, хүүхдийн сэтгцийн эмч, нүдний эмч, октын эмч, эхо гэд бүх талын үзлэг эмчилгээ хийж байсан. 2016 оноос эхлээд төрсөн өдрөө тохиолдуулан жил бүр 3-5 эмнэлэгтэй хамтран ажиллаж жилд дунджаар 300-аас 400 хүүхдэд үн төлбөргүй эмчилгээ үзүүлдэг уламжлалтай. Буруу ташаа мэдээлэл түгээгдэж олон нийтийн дунд үл ойлголцол бухимдал төрүүлсэндээ тухайн хүний өмнөөс хүлцэл өчөө. Бидний зорилго үргэлж нэг байсан цаашдаж энэ хэвээрээ байх болно гэд нэг юм жоохон урт постыг оруулсан байгаа байхгүй юу. Наадамтай холбоотой дараагийн мэдээлэл гэх юм бол наадмын нээлтийн хойморт урд нэг улсын их хурлын гишүүд сайдууд цудаг байсан бол энэ жилээс ахуулаад улс их орныхоо нэрийг дэлхийн тавцан дээр гаргасан одоо мундаг хүмүүс, мундаг тамирчид тиймэрхүү хүмүүс суусан гэдэг нь бол харагдчихсан. За одоо яг миний харсан хамгийн ихний пост гэх юм бол яг энэ 7 сарын 11-ний өдөр Гүнзэ Батэрдэн гэдэг хүний одоо Facebook дээр орсон пост байгаа байхгүй. За энэ дээр төв цэнгэлдэхийн хойморт гишүүд сайдууд бус улс орныхоо нэрийг гаргасан алдартнууд заларсан аятайхан харагдаж байна гэдэг ийм постыг оруулсан. Энэ дээр харагдаж байгаа хүмүүс гэх юм бол физикл яшаад одоо орсон мундаг тамирчид за тэгэл нөгөө ой тогтоолтын хоёр ихэр мундаг октод эдэн штэ те тэр октод монголчийнхан за сумогийн тамирчин гэх мэтчлэн те иймэрхүү хүмүүс бол сууж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Яг сайнны хажуугаар сар гэдэг шиг бас хүмүүсийн бухимдлыг хүргэсэн нэг пост орсон байгаа. За тэр нь болохоор энэ Threads дээр ороод энэ Чимгээ гэдэг хүний оруулсан нэг пост байгаа байхгүй. За энэ дээр энэ хүмүүсийн хажууд яасан бадрангуй гавьяатай хүн шиг сууж байх юм те гэдэнгүүтээ жүжигчин Мишелийн зургийг бүр ингэж яг бөөний хөлөөд дугуулад оруулсан байгаа байхгүй. Тэгээд бүр энэ пост нь миний яг харсан өдөр бол бүр 973 мянган хүнд бүр хүрчихсэн. Гэхээр бүр маш олон хүмүүсийн анхаарал хандалтыг авсан ийм пост бол байсан. Тэгээд мэдээж хэрэг манай монголчууд төв цэнгэлдэх хүрээлэн дээр ороод одоо нээлтийг үзэхгүй ч гэсэндээ төв цэнгэлдэх хүрээлэнгээ тойроод хуушраа авч идэл нэг юм уламжлал бол байдаг штэ тий. Тэгэл яг сайтууд очиод олонний танилуудаас ирээ аваад ч гэдэг юм уу. Яг тиймэрхүү үйл ажиллагаанууд бол жилийн жилд бол болдог. Тэгээд энэ жил ч гэсэн болсон байлээ. За тэгээд яг зарим нэгэн хүмүүсийг онцолж дурдах юм бол Немо болон Эмили хоёр яг ингээд хамтдаа Монголд ээл өмсөд явж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За үүнийг нь рекорд цэгийн мэнийхэн бол оруулсан бэлээ. Би яг өмнөх хүчлэг дээр нэг ярьсан шүү дээ те. Энэ хоёр маань буцаад нийлсэн юм шиг байна гэд ярьжсэн. За тэр бичлэгнээс хойш бол Немо Монголд ирээд Эмилиад том цэцгийн баглаа өгөөд Эмилиад тэрийгэ story.dot гэл ингээл бас ингэж хүмүүсийн яриа босон зүйлүүд бол болсон байгаа. Тэгээд яг саяны баяр наадмаар хоёулаа Монгол үндэсний дээлээ өмсөд бол алхаж байгаа гэдэг нь бол харагдчихсан. За Немотой холбоотой дараагийн бас ярих зүйл юу вэ гэх юм бол Немотой хамт Од эрдэнэ 6 авсан бэлээ. За тэрээр яг энэ постн дээр болохоор адилхан амьдрал үзэж яваа хоёр үгээр адлуулна, үгээр чадлуулна. Юу ч болсон эмэгтэй хүний зөв байдгаас хойш чимээгүй хоёлоо даваад л гарна да те гэд
ийм постыг бас оруулсан байгаа. Дараагийн ярих олонний танилуд гэх юм бол мөнх дэмбэрэл мөн найз охин үлэмжтэйгээ хамт хос дээл, хос гутал, хос малгай өмсөөдөл явж байгаа гэдэг нь бол харагдсан. За мөн яг энэ товч цэгийн мен дээр энэ хоёр маань яриа өгсөн бэлээ. Тэгээд яаж бас зүгээр байх вэ те энэ яриан дээрээ олонний анхаарлыг татсан бас ингэж олон хүмүүсээр яриулахаар нэг зүйл болсон нь юу вэ гэхээр одоо ингэж яриагаа өгөөд дуусан гутаа үлэмж болохоор сайхан шинэлэрээ гэд тэгж хэлдэг байхгүй. Тэгсэн чинь мөнх дэмбэрэл юу сайхан шинэлэрээ вэ? Сайхан наадаарэ гэж гэлтэй. Найз залуу маань дээлийн өнгийг сонгож өгсөн. Дээлийн маань надад урлаж бэлгэлж өгсөн. Amazon Wave гэдэг брендийн дээл. Манай найз болохоор готл. Би болохоор готлыг найз залуудаа хосож сонгож өгсөн байгаа. За энэ хоёртой холбоотой бас нэгэн яригдах зүйл нь юу вэ гэх юм бол сүүлд дайралцсан орсон шүү дээ таад мань үзсэн үү? Одоо жил болгон л UB Comedy гэх хийдэг одоо дайралцсан гэдэг одоо юу гэх шоу гэх юм уу да таад мань бүгдээр л мэдж байгаа хэ. Тэгсэн чинь яг мөнх дэмбэрэл үлэмж хоёр ингээд үзэгчийн судал дээр ингээд үзээж сууж яхад төлөгчөөр анх хоёр орсон шүү дээ. За тэгсэн чинь анхаа яг энэ хоёрт чиглэсэн яг одоо мөнх дэмбэрэл рүү за мөнх дэмбэрлийн найз охин руу те чиглэсэн бас нэг юм дайралтыг хийсэн шүү дээ те таад мань үзсэн үү үзээгүй юу? Тэгсэн найз охинтойгоо өржөө түрээд ирсэн баяр хүргэе. Жинзээ найз охинтой дагуулад ирсэн байна. Тэгээ ер нь бол хүний нууц амаргууд G класс унаад G-цэгээ долоолгоод жилийн 3 удирал гадаадд байдаг. Миний дүү бол ил амраг мөртлөө Баян зүрхийн зах дээр шааж шүү гэж. Тэгсэн чинь үүнийхэн дараа мөнх дэмбэрэл хариу болгоод өөрийнхөө Facebook дээр нэгэн бичлэгийг бол оруулсан байдаг. За тэр бичлэг дээрээ би бол ингээд тижээдэг нь харин анхаа чи өөрөө тижээлэгдэн шүү гэдэг байдлаар яг тэр бичлэг хийсэн байгаа байхгүй юу? Анхаад хэлэхэд нь шүү дээ. Чи бол тижээлэгдэн харин би тижээдэг. За тэгээд дараагийн олонний танилуд гэх юм бол жүжигчин Пүнтик нөхөртөгөө явж исэн, жүжигчин Батхүү бас их нэртэйгээ явж исэн. Мөн Улсын хурлын гишүүн Наран Туяа Наара одоо өөрийнхөө нөхөртэй те говийн бортой хамт яваад сайтуудад бас яриа өгсөн гэдэг нь бол харагдсан. За энэ Нааратай холбоотой бас нэг пост Facebook дээр ч тэр Threads дээр ч тэр яваад байсан нь болохоор хүүхдүүд нь том болж гэдэг байдлаар хүмүүс ингээ пост оруулсан байгаа байхгүй. За тэрэн дээрээ говийн борыг ерөөсөө нөхөр нь биш юм шигээр те яг Наарагийн хүүхэд юм шигээр тиймэрхүү постуудыг хүмүүс оруулсан гэдэг нь харагдчихсан. За одоо бүгдээрээ дараагийн ярих сэдв рүү орцгоё. За энэ сэдвийн хүмүүс ингээл наадмын нээлтгэл бүгдээрээ баяр ёслолын байдалтай байж байхад яг 7 сарын 11-ний өдөр ороод за тэгээд яг сошиал дээр цацагдсанаас хойш шууд ирчиг аваад маш олон хүмүүст хүрээд маш олон хүмүүсийн уур бухимдал дургуутлыг хүргэсэн нэгэн сэдв болсон байгаа буюу EG-FIT-тэй холбоотой мэдээлэл байгаа. EG-FIT-ийг хүмүүс бол яг модель төгсийн хууч нөхөр гэдгээр нь маш сайн мэддэг. Яагаад гэх юм бол энэ хоёр яг л анх ингээл хосоороо гарч ирээд олонд танигдчихсэн хосууд байсан шүү дээ. За төгсөөс салаад бас нэг найз охинтой байжгаад найз охиноо зодсон, хүчирхийлсэн гэдэг асуудал сошиалэр ингээд тавигдаад бас бүүн болоод бүүн болж исэн байхгүй. За тэгээд сүүлд бол яг Таиланд найз охинтой болоод за их нэртэй болоод гэх юм уу. За тэгэл яг өөрсдийнхөө зургийг тавиал, бичлэгийг тавиал ингээл бас сошиалыг бол донслогч исэн. За тэр үеэр хүмүүс юу гэж ярьж исэн бэ гэхээр одоо энэ Таиланд найз охинд ингээ хэлхийн сан, наач урт нь ингэжсэн гэдгийг нь хэлхийн сан гэд хүмүүс нэлээд тэгж шууж исэн байхгүй. Тэгсэн чинь яг тэр Таиланд ихнэрээ одоо хүүхдийнхаа ээжийг зодж байгаа бичлэг нь 7 сарын 11-ний өдөр сошиалэр ороод бүр бөө юм болсон байгаа. Би бол үүнийг хамгийн эхлээд яг Threads бас яг Instagram-аас харсан. За миний Instagram дээр харсан зурган дээр гэх юм бол яг тэр одоо Таиланд эмэгтэйнд бичсэн юм шиг байгаа байхгүй. EG-FIT MJL гэх тэнгуүтэй би чамайг хэдэн удаа боломж олгосноо ч мэдэхгүй. Би хэдэн удаа өөхөх шахснаа ч мэдэхгүй. Би амьсгалж чадахгүй болоод болоо чи өвдөж байна гэж гуйж байсан ч чи зогсоогүй. Одоо чиний дараагийн эмэгтэй чамайг хуурч мэхлэх араар тавих. Эмэгтэй хүнийг хүчирхийлэх зангаа хизээж өөрчилж чадахгүй гэдгийг мэдэх ёстой. Би чамайг хамгийн их үзэн яддаг. Чи миний залуу насыг булааж авсан гэх тэгэнгүүтээ ингээд EG-FIT-ийг меншн хийсэн юм стори ингээд орсон юм байна. Тэгээд яг та хэдийн харсанчлаа яг саний бичлэгэнд ингээд задраад маш олон пэйжүүд дээр, Threads дээр, Instagram дээр бас орсон байгаа. Ингээд яг маш олон хүмүүс мэдээж хэрэг EG рүү бол дайрсан байгаа. Би тэгээд яг тухайн үед Instagram-ыг хайсан ч ерөөс гарч ирэхгүйсэхгүй. Тэгэхээр түр Instagram-а бол хаасан юм шүгэлээ. За тэгээд удалгүй хэд хэдэн сторинуудыг бол ингээд оруулж исэн. За үүнийг нь болохоор яг энэ
Фэйс дээр Цэнгэл гэдэг хүн ингээд пост байдлаар тэр бичсэн зүйлүүдийг ингэж бичиж оруулсан баахгүй. 2 хоноод л та нар мартнаа. Угаасаа та нарт бараг хамаагүй л гин. Энэ залуу гэхдээ амар лаглаг ухаарлын рил хийгээд жинхэнэ эр хүн ямар байх ёстой интергээд юм яриад байдаг биз дээ. Тэ арай л хэрцгий ирчүүд их болоод байна да. Сайхан бас нэг залуу найз охиноо үсийг нь хусаад ван чүнжэнгөө зодсон л гэсэн. Нэг залуу машины багжаар бас амар хэрцгий үйлдэл хийсэн л байсан. Арай л амар юм да гэдэг ийм постыг орсон баахгүй. За тэгээд яг нэгийг бичсэн зүйл нь юу байсан бэ гэхлээр одоо нэг сайт дээр л орсон мэдээлэл юм шиг баахгүй. Таиланд ихнэрээ хүчирхийлсэн асуудалд холбогдоод буй Эрдэнэ цогт гэтэнгүүтээ юу хүснээрээ боцгоо хамгийн сайхан сэтгэл хайсан газар минь бас л байсангүй. Би хизээд хүснээрээ сонгодог байсан бол хизээж сонгохгүйгээ сонгоод хизээж зүтгээд хичээгээд бүтээгээд чадаагүй амьдралаа хүсээд бас л чадсангүй. Тэгсэн болохоор тэгсэн гэхгүй яаж ч хичээгээд гэртээ бүгээд ч хэмлүүлээд байхаар янз бүрээр л болиулах гэж үздэг юм бэлээ. Уйлж гуйдаг үеийн энгийн үзэдэл болоод уйлж тайлбар тавьтал цогцгоо мэддэггүй байсан да миний хайр. Юу ч хэтрүүлээд хэрэггүй гэж хит гэрээс гарахгүй, хит үнэнч, хит бусдыг тайлагнагч, хит нөхцөлгүй хайрлагч, эцэстэн тэсгэл контрол алдсан үнэн хизээч зөвтөхгүй өөрийгөө хайрлахад өвтгөж дормжилж болно гэж ойлгож хүндлэхгүй байхаар юу болдгийг өөрийн мэдлгүй ээлжилт фэлдэл дээрээ харуулж байна да. Үхэж барихгүй санаа бүү зовор. Угаасаа унгагч ирэхгүй буудан дээрээ наалдаастай байдгийг шавнар манд бүгд мэдэж байгаа. Надад өвдөх хэрэгч байдгүйг онлайн ангийн хүмүүс мэднэ. Би хизээд үнэнч байж болий бүтээ гэж тэсдэг хүн яах ч ёстой байсан бэ бүү мэд. Тэрэл хүчигдэх ч юм уу гэж бодогдож л байна. Гэхдээ тэглээгээд яах вэ? 2 хоноод л бүгд мартна. Тэглээгээд миний танихгүй таних ч албагүй хүмүүс намайг элдвэр бодлоо гэж уйлалтай биш. Хамгаас хайрлсан хүн нь байнга өөрөөр муугаар бодохыг хүсээд байхаар гэдэг одоо ийм стори хийсэн байхгүй. Ер нь энэ мэтчлэн ер нь хит хитэн сториг бол хийсэн гэдэг нь харагдчихсан. За тэгэл хүмүүс ингээл эгээр мэдээж хэрэг маш их дайрж байгаа шүү дээ. Тэгээ маш олон хүмүүсийн чат очиж байгаа. Тэгэл тэр хүмүүстэйгээ бас ингээд хэрэлдээд гэх юм уу да тий стори дээр ингээл яг бити хууц мууц гэл ингээл янз бүрийн сторинууд бас хийж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Энэс гадна яг эдгээр үйл явдлынхаараас нэг бичлэг хийсэн юм шиг байгаа байхгүй. За тэр бичлэг дээр болохоор ингээл би та нарт заадаг, би та нарт үнгүү юм бичлэг тавьж өгч та нарт би заадаг үстэй пенер минь энэ төр гэлтэй нэлээ ингэж ууралсан, дайрсан нэг тийм бичлэг хийсэн байсан. Тэгээ тэрийг нь хүмүүс одоо өөр бусад пэйж юмнууд дээр ингээд оруулаад явж байгаа гэдэг нь бол бас харагдчихсан байгаа. Бонгос видео бол хүмүүс нэх видео хатахад хэрүүл орвол ингээд авахгүй юм байна да гэсэндээ би нэрээ пистакууд нь та нар зориулаад би ингэж өнгөө бичлэг зааж бүгдийг ингэж шилж тавьж өгдөө шүү дээ пистанар минь. Ингээд яг хамгийн ихний том одоо яригдах зүйл нь бол яг саний сэдв бол байсан. Тэгэд яг анх тэр бичлэг нь ороод тэр ихнэрээ ингээд зодж байгаа бичлэг нь цацагдаад хүмүүсийн анхаарлыг нэгийн фит дээрсэн байхгүй. За тэгсэн чинь дараагийн бас нэг том сенсацтай асуудал бол гарч ирсэн. За ингэсэн чинь л хүмүүс яг эгийн фитийн талаар ярих болол те дараагийн тэр сенсац руу бүр илүү их ингээд анхаарлаа хандуулад эгийн фитийн талаарх яриа бол орхицсон юм уу ер нь мартагдсан байгаа. За одоо бүгдээрээ дараагийн яригдах сэдв рүүгээ орцгоё. За энэ сэдв нь дөнгөж саяны наадмын барилдаанаар даян аврах хэмээх цолыг хүртсэн бүх Орхон баяртай холбоотой мэдээлэл байгаа. За саяны хэдүүдөр бол бүр ингээд Орхон баяртай холбоотой мэдээлэл бүр ингээд бас сошиалыг шуугууллаа штэ те. Та хэд манаас харсан байх гэж бодож байна. Хэрвээ хараагүй хүмүүс яах юм бол эхнээс нь ахуулаад дис дараад та нартай яриад өгье. За Орхон баярын хүмүүс яг энэ жилийн наадмын барилдаанаар төрүүлэх хаа гэж таамаглаж исэн хүмүүс бол маш их байсан. Тэгэд үнэхээр ч төрүүлсэн. За үүнээс гадна яг энэ жилийн наадмын барилдааныг те Орхон баярыг дэмжихээр Physical Asia одоо шоу нэвтрүүлгийн бусад улсын оролцогч одоо тамирчид ирнэ гэдэг яриа бас гарч ирсэн шүү дээ те. Тэгэд үнэхээр л тэр яриа бас үнэн байсан. Physical Asia шоуны тамирчид бол бөөнөр ингээд те маш олоолаа ярьж Орхон баярыг бол дэмжсэн байгаа. Ялангуяа гадаад улсын баг тамирчдаас гэх юм бол Япон, Солонгос, Австрал, Филиппин улсын одоо баг тамирчид ирж бол дэмжсэн гэдэг нь харагдчихсан. Тэгээд мэдээж хэрэг 1024 бөхөөс Орхон баяр нэг ч уналгүй давсаар даян аврах хэмээх гайхалтай цолыг бол хүртсэн. За тэгээд үүнтэй холбоотойгоор яг нэг юм хүний бичлэгээс явж ирсэн шүү дээ тий. Энэ бичлэг нь бүр сая 100,000 хүнд хүрсэн бичлэг байгаа байхгүй. Орхон баяр давсан чи бүр ингээд үнэхээр их баярлсандаа телевизээ зохиод хагалж байгаа бичлэг бол явж ирсэн. За тэгээд аав нь ингээд телевизээ зохиод хагалсан чинь хүүхдэнтэй ёо аав гэдэг жаа нь бол сонсогддээ шүү дээ тий.
ингээд Орхон баяр төрүүлээд Монголын арт түмэн болтгийлэх нь бол маш их баярлсан шүү дээ, тэ. Яагаад гэх юм бол Орхон баяр өөрөө маш олон одоо арт түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бүх ялангуяа физикал яшаагаар Орхон баярын бүр нэр хүнд үнэхээр хүссэн шүү дээ. Нөгөө талаасаа хүмүүс болохоор яг Жинзи үеийнхнийг Монголын бүхэд дуртай болгосон хүн бол Орхон баяр юм а гэдэг яриа бол гарч исэн. Тэгээ миний хувьд ч гэсэндээ үнэхээр нэг их бүх сонирхтгүй мөртлөө нэрэл яг тэр физикал яшаа нэтрэ гэж явсаар хагаад бас айгуу дуртай болоод энэ жил төрүүлээсэ гэж болж исэн бохгүй. За тэгсэн чинь энэ болгоных нь араас бүр маш том сенсацтэй бүр үнэхээр том асуудал болох гарч ирсэн байгаа. Мөн харсан уу хараагүй юу? За энэ асуудал бол мэдээж хэрэг түүний их нэртэй холбоотой мэдээлэл байгаа. Яг энэ асуудал нь хаанаас яаж гарч ирсэн бэ гэхлээр миний бодлоор зарим хүмүүс айгуу буруу ойлгоод байгаа юм шиг санагдсан л та. Одоо ингэж Орхон баярыг төрүүлсэн чинь дайн авраг болчихсон чинь л одоо ингэж түүний их нэрийг гаргаж ирлээ, инглээ тэглээ гэл ер нь нэлээд тэгж хандж байгаа хүмүүс бас байх шиг байлээ. Гэхдээ энэ асуудлыг хин яаж гаргаж ирсэн бэ гэхээр Орхон баяр өөрөө гаргаж ирсэн баггүй. Өөрөө их нэрийнхээ одоо оруулж ирсэн постыг нэ бүр тэр пост нь сайхны ч пост биш зэ манайха 2025 онд их нэрийнх нь ахуулж ирсэн нэг зургийг өөрийнхөө стори дээр оруулангуудаа ингээд яг меншн хийгээд зүрхний эможи тавьсан баггүй. Тэгээд үүнээс нь хамаарат хүмүүс Орхон баярын их нэрийг нь мэддэг болсон. Түүнээс ш ерөөсөө одоо ингэж Орхон баярыг төрүүлснийхэн дараа хүмүүс хайж усаар байгаад ч юм уу эсвэл сошиалэр гинт энэ хүн Орхон баярын их нэр юм а гэж хинж гаргаж ирээг байхгүй юу? Орхон баяр өөрөө сторидод өөрөө бүгдийг нь гаргаж ирсэн гэсэн. Ялангуяа хүмүүс Орхон баярын их нэрийг нь айгүй сонирхдаг байсан шүү дээ, тэ. Өөрөө ч ер нь бол нуудаг байсан. Тэгээд хүмүүс их нэр нь ямар хүн юм болоо гэл өөр нүуний дэмжигч эмэгтэйчүүдтэй ингээд зураг авахлангууд энэ их нэр нэмшиг байна гэл хүмүүс ингээд таамаглал ингээд байнгын Орхон баярын их нэрийн талаар хүмүүс ярьж идэг байсан байхгүй. За тэгээд яг энэ асуудлууд ингэж гарч ирсэн байгаа. Одоо тэгээд хэдүүлээ цаашаа үргэлжлүүлье. За хамгийн эхлээд Орхон баяр өөрөө стори оруулангуудаа за дараа нь их нэр нь яг түүнийг нь тэ Орхон баярын сториг өөрийнхөө стори дээр бас оруулсан байгаа. За ингээл яг сошиал дээр тэ ялангуяа Threads дээр, Facebook дээр бүр ингээд үнэхээр бужигнаад эхэлсэн. Орхон баярын их нэр гэлтэй бараг Орхон баярыг төрүүлснээс нь илүүтэйгээр яг энэ их нэртэй холбоотой мэдээлэлүүд гарч ирээд хүмүүсийн дайралтууд очоод их нэр нь яг хэн байсан бэ гэдэг асуудал бол гарч ирсэн. За одоо жишээлбэл энэ яг Threads дээр орсон Тодко гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй. За энэ пост нь бүр 138 мянган хүнд бол хүрчихсэн. За ер нь л Орхон баяртай холбоотой, Орхон баярын их нэртэй холбоотой одоо энэ Threads дээр оруулсан постууд дандаа 100 мянга давалттай, үзэлт хандлттай ийм постууд бол байсан. За энэ хүн яг юу гэсэн бэ гэх юм бол 2000 дагагчтай хүнийг нэг стори хийгээд 18000 дагагчтай болгочих байх жишээний бидний амьдрал биш бусдын амьдрал илүү чухал таа гэд ийм одоо зүйлийг бол бичсэн юм байна. За миний харснаар буюу одоо яг энэ Дулам гэдэг хүний оруулсан пост нэр болохоор улсын мал тооллого энд хийгдэж байна гэдэг за ийм зүйлийг бол бичсэн. Энэ дээр нь болохоор Орхон баярын их нэрийнх нь дагагч 32 мянган одоо хүн дагсан гэдэг нь бол харагдчихсан. Тэгэхээр 2000-аас 32 мянга хүртлээр хүмүүс одоо 30 мянган хүн Орхон баяр их нэрийг дагсан байгаа байхгүй. Тэгээд энэ дагах нь зөв энэ хүн Орхон баяр их нэр юм байна гэдэгтээ хүмүүс дагаагүй. Орхон баярын их нэр нүүрсний хулгайтай холбоотой гэл ингээл бөө юм ингээд гараад байгаа шүү дээ. Тэгээд хэдүүлээ удахгүй энэ талаар нь ярих болно. За тэгээд яг энэ бүх мэдээлэл нь гарч ирсний дараа дагсан хүмүүс нь 32 мянган хүн баггүй. Тэгээд их нэрийнх нь яг энэ Instagram хаяг нь одоо төр хаац юм уу, устгах юм уу ер нь бол гарч ирэхээ болчихсон. Тэгээд мэдээч хэрэг маш олон хүмүүс дайраад байсан баг л та. За тэгсэн чинь яг үүнийг нь одоо ашиглаад те яг их нэр шиг нь ингээд одоо шинэ аккаунт нээгээд одоо дагагч цуглуулах гад байдаг юм уу яадгийн яг тэр их нэрийнх нь профайл дээрээ тавьдаг байсан зургийг нь тавиад шинэ хаяг нээсэн нэг хүн гарч ирсэн байхгүй. Одоо жишээлбэл яг энэ их нэрийнх нь хаяг нь болохоор RXWW доогуур зураас 8 байсан чинь за яг энэ хүний аккаунт нь болохоор RXWW доогуур зураас 2 удаа тавингуудаа 8 гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг хүн ингэж андуурхаар байгаа зү тэ яг иймэрхүү байдлаар бас ийм хүмүүс бас гарч ирсэн. Одоо тэгээд хуурамчаар дагагч нээх гэдэг юм уу яадгийн
юуцэн нэг иймэрхүү зүйл бол болсон байгаа. Ингээд яг сошиал медианууд дээр Орхон Баяр болон Орхон Баярын эхнэрийн талаарх мэдээлэл бүр ингээд маш их ирчээг аваад те бараг л ингээд Facebook Threads орох болгонд л Орхон Баяр эхнэр гэд тиймэрхүү мэдээлэлүүд бол гарч ирсэн. Тэгэд нүуний түрүүний AGF-ийн асуудал шүү дээ. Тэр мөр бол бүр ингээд байхгүй дарагдаад ингээд сарнаад бол алгасан байгаа. За тэгээд одоо хэдүүлээ Threads дээр хүмүүсийн бичсэн хитэн постуудыг одоо уншил та. За хамгийн ихнийх нэг Ариун гэдэг хүний оруулсан пост байгаа хгүй. За энэ дээрээ болохоор Орхон Баяр бол хайрлаж хүндэлдэг мундаг бөхөө. Эхнэрт нь бол түүн мэ шүү гэдэг постыг оруулсан байна. За дараагийнхан Сүнжээ гэдэг хүний оруулсан постн дээр мөнгө ч хүчтэй юм аа төрөл арилжжээ. Хиний юугаа хинүү яануу хинт чамаагүй. Гэхдээ бусдын боломжийг хулгайлах нь шудраг бус гэдэг постыг оруулад за энэ пост нь бүр Threads дээр 115 мянган хүнд хүрсэн байгаа хгүй. За дараагийнх нь гэх юм бол энэ Ариун Цул гэдэг хүний оруулсан пост байна. За үүн дээр хагалгааных нь өмнөх зургуудаа үнэндээ нүүрс хулгаалаагүй байсан бол хүмүүс ингэж дургуцахгүй л байсан юм. Ихчмэд бүсгүйтэй сууж ил гээд өнгөрөх байсан. Энийг өмөрөд байгаа эргүү малнууд минь үр хүүхдийн ирээдүйг хулгайлж цуснасан хулгаачийг өмөөрлөгээд чи 100 төгрөг олж долоохгүй. Баялгаа алдсан жинхэнэ эзэн арт түмэн шүүх ёстой угаасаа гэдэг постыг оруулангуудаа яг энэ Орхон Баярын нэрийнх нь өмнөх зураг гэдэг иймэрхүү зургуудыг гаргаж ирсэн байгаа. Тэгэд зөвхөн энэ хүн биш бүр нэлээд хэдэн хүмүүс ингээд дандаа харьцуулсан урд нь юм байсан одоо ийм болсон гэл мөнгө хүчтэй юмас арт түмний боломжийг хулгайлаад ийм боллоо гэдэг постууд бүр маш олон гарч ирсэн. Дараагийнх нь пост гэх юм бол oh my god хүн glow up хийж болно. Гэхдээ бидний мөнгөөр төрөл арилжчихсан байгаа юм да ац гэдэг бас ийм пост байна. За дараагийнх нь болохоор 17 наст гэдэг хаягнаас ингэж оруулсан байхгүй. За энэ дэр зарим нь атаархаж байна 50 орх гэх мэтэр өмөрч байна. Хинч эхнэрт нь бас өөрт нь атаархаагүй. Эхнэр нь хөшин байх, хөөрхөн байх, баян байх пайдлиггүй. Гол нь эхнэр нь зүгээр л нүүрсний хулгайтай нэр холбогдсон хулгайч. Гол нь энэнд л уур хүрч байна. Хүн болоогүй Орхон Баярт урам хуурч байна. Хулгайчийг нь мэдээд эхнэрээ нуусан болж таарч байна те. Тийм ирээдүйг хулгайлахад гар бие оролцсон байна шүү дээ. Арт түмний итгэлийг уландаа хилээдэ. Найз охиноо меншн хийгээд бариад өглөөдөө гэдэг бас юм пост ороод тэгээд энэ нь бараг 90 мянган хүнд хүрсэн баахгүй. Одоо бараг тэгтээ 100 мянгач болсон байж магадгүй. Тэгсэн чинь яг энэ постныхоо доор болохоор нөгөөх нь ч тэнийг юм уу хаашаа юм намайг меншн хий гэсэн болтой гэдэг ийм зүйл өвцөн байгаа. Тэг би бас гайхалгаа юм л та. Яагаад гинэт эхнэрээ ингэж меншн хийж байгаа юм бол ер нь Орхон Баярын эхнэр гэл хүмүүс маш олон ярьдаг, бичдэг. Эхнэр нь ямар хүн байд юм бол гэл бүр ингэ сошиал дээр зүгээр шуугч идэг байсан шүү дээ, тэ. Гэтэл яагаад заавал дайын авраг болчоод эхнэрээ бас ингэж стори хийсэн бол гэж бол би бодож байгаа. Та хэд манд хийж бодож байгаа юу? Дараагийн пост нь Доги гэдэг хүний оруулсан пост байна. Ингээд байсан Орхон Баяр нь өмхий санааны туйл жинхэнэ голд тэгэр байдаг нац. Баян цол авчхаад одоо хамаагүй гэсэн шиг хулгайч ихнэрээ ээл гаргаж итэр наадмын өмнө гаргасан бол хүмүүс өөрийг нь дэмжихгүй гэж мэдээд санаа гэдэг постыг оруулсан байхгүй. Тэгсэн чинь энэ постны хондоор бас нэг хүний комент орж ирсэн. Арт иргэдийн ирээдүйгээр хөөрхөн болсон хүүхэн юм да өстой гэдэнгүүтээ хиний Орхон Баярын бас ихнэр нь хажууд нь зогсчихсан байгаа зургийг нь мөн оруулсан байсан. За дараагийнх нь энэ бол жинхэнэ цайлган биш тооцоо дээр хүний шинжээ улсын хурлын гишүүн агсан Адшаа гэдэг үгний туслах хийдэг байсан нүүрсний мафтай холбоотой гэд хэн зүйл нь бүрсэн гоё их нэртэй байна уу гэж одоо тэгээд атаархдаг байхтаа хідүүлээ гэдэг энэ мэтчлэндээ Threads дээр ер нь л дандаа ингэж дайрсан бидний боломжийг хулгайлсан гэх мэтчлэн иймэрхүү постууд маш их явж исэн. People сэтгүүл дээр Орхон Баярын эхнэрийн талаарх мэдээллийг мөн оруулсан билээ. За үүн дээр болохоор Даян авраг Орхон Баярын гэргийн мөнх цэцэг нь 1990 оных Ховд аймгийн Үеийн цумынх бөгөөд MGQ ХХК нүүрсний компани захирал бүсгүй юм а. Өмнө Ажаа гишүүний зөвлөх байсан мөн ханган аваргын ивент тэтгэгч компаниудын нэг юм гэдэг ийм мэдээлэл ингэж оруулсан байгаа. Тэгэд энэ нь бас л яг хүмүүсийн нүг уур бухимдлыг бүрх дэврэгсэн гэх юм уу да тий. Тэгээд яг саяны мэдээлэлээс болоод хүмүүсээс хангаач юм бас ингээл холбоотой юм биш үү гэдэг яриа мөн гарсан байна. Энэ бүгдийн араас графцэг юмээр яг энэ эхнэрийн талаарх мэдээлэл нэлээд дэлгэрэнгүй оруулчихсан байсан байхгүй. Тэгээд би энийг та нартай уншаад өгч гэж бодлоо. Тэгэд яг иймэрхүү одоо үеийн сайтын мэдээллүүдийг ер нь уншаад бас зүгээрээд үзтээ тийм манайхаа. Эсвэл та хэд маань хэлээрээ за уншихгүй ингээд ойлгочоод яривал зүгээрч гэдэг юм уу. Эсвэл уншсан ч гэсэн зүгээр байдаг шүү гэдгээ надад бичээд өгчүүлээс их зүгээр байна. За тэгээд яг энэ нийтлэлийн гарчгын гэсэн чинь залуу Даян аврагын хадганд боосон эрдэн шиг эхнэрийг тойрсон хил ламба тайлбар гэдэг гарчигт
ашигтайгаар 7 сарын 14-нд орсон нийтлэл байгаа хгүй. За энэ дээр болохоор энэ жилийн наадмын түрүү Даян авраг баяр сайхны Орхон баяр эхнэрийнхээ зургийг нийтэд дэлгэснээр түүнийг тойрсон нүүрсний гих асуудал хөндөгдөж эхэллээ. Мөнх цэцэг Ховд аймгийн Уян цуманд төрсэн холын цэнхэр Уянж клубын тузын дарга Уянж MJO багийн эзэн гинэ. Тэгэхээр түрүүн нүг Q гэдсэн чинь энэ дэр бол шууд Ö гэд бас гараад ирсэн байгаа байхгүй. За тэгээд 2016-оос хойш байгуулагдсан 4 компани нэг сантай холбогддог гинэ. Түүний хамаарал бүхий компани сангууд нь гэх юм бол Мөнх Цаст Хоолтинг ХХК 2017 онд байгуулагдсан нүүрс тээврийн 5 тендерт шалгарч байсан туршлагатай. Одоогоор 100% түүнийгч Мөнх Заягийн эзэмшилд байдаг. MGO Trans ХХК 2016 онд байгуулагдсан нүүрс тээврийн 3 тендерт шалгарсан туршлагатай. 2021-с 2022 онд Уянж ерөнхий боловсролын сургуульд 5 сая төгрөгийн хандив өгсөн. Түүний харьяаллын Уянж MGO волейболын баг амжилт гаргасан. Уянж суманд хандив өгсөн зэрэг мэдээнд MGO ХХК-гийн гүйцэтгэх захирал Мөнх цэцэг хэмээн дурддагдж байсан. Одоогоор тус компани хувьцааг түүний аав Шагдар Сүрэн болон гэр бүлийн хамаарал бүхий мөнх жаргалын инхри манаар эзэмшиж гүйцэтгэх захирлаар Цолмонгийн Одон баяр ажиллаж байна. За дараагийнх нь гэх юм бол Зүүн хөхий ХХК гинэ 2018 онд байгуулагдсан нүүрсний гих сонсголын үеэр Улсын хурлын гишүүн Ачаатай холбоотой нэр дурддагдсан. Одоогоор 100% Цолмонгийн Одон баярын эзэмшилээ. За дараагийнх нь Уянж мөнх жаргалын сан. 2019 онд үүсгэн байгуулагдсан Уг ашигын бос сангаар дамжуулан волейболын баг ивент тэтгэх Уянж суманд хандив өргөх зэргээр сайн дурын үйл ажиллагаа эрхэлдэг. Игч Мөнх Сая болон Цолмонгийн Одон баяр хамт хувь эзэмшдэг ба өөрөө тузын дараагаар ажилладаг. Mongolian Standard Development Group ХХК 2014 онд үүсгэн байгуулагдсан өнгөрсөн онд цанхын баруун уурхайн нүүрс ажилтны за энэ манайхан 60 тэрбум 886 сая 800 мянган тендерт шалгарсан мөнх жаргал болон Бадамхүү нарын эзэмшлээс гарч 2022 оноос хойш 100% Даян авраг Орхон баяр эзэмшиж байна. Мөнх цэцэг өөрөө 2025 оноос хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Тэгээд Улсын хурлын гишүүн Ачаатай холбоотой мэдээлэл нь гэх юм бол 2023 оны нүүрсний сонсголоор Ачаагийн хамаарал бүхий мөнх цэцгийн нэрээр байгуулсан зүүн хөхийн 759 тонн MGO ХХК-н 52 мянган тонн Мөнх Цаст Транс нь 32 мянган тонныг тус хилийн гайлын бүрдүүлэлтгүй гаргасан гэх мэдээлэл ил болсон гэдэг зүйлийг бичсэн байна. Үүнээс урдан чагсаалын үеэр Улсын хурлын гишүүн Ачаа зөвлөх буюу Даян авраг Орхон баярын эхнэрийг чөлөөсөн хэмээн Улсын хурлын гишүүн Инх баяр мэдээлж байсан билээ. Үүний хариуд Ачаа өнөөдөр би мөнх цэцэг ямар компанитай юм бэ, ямар аж ахуй эрхэлдэг вэ гэдгээр зөвлөхөөр томилоогүй. Гадаад сургууль төгссөн англи орос хэлний онцгой орчуулагч гэдэг шилдэг бүсгүй байгаа. Би хуулийн төсөл боловсруулах гэж энэ хүнийг зөвлөхөөр авсан гэж хариулж байжээ. За тэнгуүдээ сэтгүүлчийн үнцэг гэдэг зүйлийг бас гаргаж ирсэн байна л да энэ нийтлэл дээр. Энд нь болохоор хил ам хэрүүл тэмцэл хийхдээ гаргууд бидний цахим ертөнцийн ээлжид байна. Мөнх цэцэг гих шалхуун бүсгүй болоод байна. 3 жилийн өмнө нэрэн дурддагсан нүүрсний гих хэрэг нэг талдаа гарвал гарахар хугацаа өнгөрсөн. Гэтэл ял шитгэл хүлээгүй гин буруу тогтоогдоогүй байхад хил амаар цовдолж шархан дэмий бизээ. Мөнх цэцэг Даян аврагын эхнэр мөн нүүрсний компанитай гэдэг гагцхүү үнэн байна. Үүнд ямар нэгэн алдаа тутагдал буруу зүйл байвал хууль хяналтын байгууллагуудын үлбэр дорой төрийн ойргон залхаг цаашлаад сонгох хэрэгээрээ хариуцлага тооцож чаддаггүй иргэд бидний л арчааг үгэх бизээ. Ташрамт дуртахад Улсын хурлын гишүүн Ачаа өнгөрсөн жил гавьяат хуульч цолоор шагнуулсан болно гинэ. Тэгээд яг ийм нийтлэлийг ингэж бол бичсэн байгаа. Тэгээд энтэй бас ингээ холбоотой ингээ ярихад те юу зэн энэ нийтлэлээр бол ямар ч бүртгүүлэлтгүй нүүрс гарсан гэдгийг бол бичсэн байгаа ч те бас яг сайхан нөгөө Норгийнхний хийжсэн 18 хоног гэд сонгуультай холбоотой нөгөө кинон IPTV-нүүд бас ороод эхэлсэн байлээ. Тэгээд та хэд маань тэрийг үзсэн үү үзээгүй юу? Би бол яг тэрийг өчигдөр яг үзсэн бохгүй. Тэгээд тэрийг үзээд яг үнэхээр амар уур бол хүрсэн. Ер нь тэгээд хараад байхад энэ уус төвчдийн байгаа байдал тэгэл одоо миний дараагийн яриад байгаа одоо сэдв бэ штэ те сошиалэр ингээл болохгүй юм ярьдаг хүмүүс ч гэдэг юм уу. Тэгээд бид нар үнэхээр тэр хүмүүстэй өөрсдөө юу хийж чадахгүй байгаа. Тэр хүмүүсээ дагахаа болж чадахгүй байгаа. Тэр хүмүүсийн сонгуул дээр гаргаж эрхийг нь болиулж чадахгүй байгаа. Тэгэхээр уусаа хамгийн том асуудал бол арт түмэнд байд юм байна гэж би одоо сүүлдээ бүр үнэхээр тэгж боддог болсон. Тэгээд та хэд маань яг энэ асуудал тас юу гэж бодож байгаа вэ гэдгийг манай хаан комент хэсэгт бичээрэй. Тэгээд Орхон баяр болон Орхон баярын эхнэрлөө ингээл
хүмүүс маш ихээр мэдээж хэрэг дайрж байгаа. За тэгсэн чинь Орхон баяр өөрөө болохоор одоо манай эхнэр нэлэх биетэй байгаа. Тийм болохоор эхнэрлүү маань ингээ битгий дайраач гэдэг байдлаар мэдээлэл бол хийсэн юм шиг байлээ. Тэрийг нь заригцэг эмээнийхэн бол оруулчихсан байсан. Тэгэд эхнэр нь одоо энэ нэлэх биетэй байгаа байхаа миний санаж байгаагаар яг сүүл нүг Солонгос руу очиод Амотигийн влогд орсон шүү дээ. Тэгтээ эхнэрээ жирэмсэн байгаа гэд ярьж ирсэн нь бол санаж ин. Тэгэхээр эхнэр нь одоо яг нэлэх биетэй байгаа болов гэж бол бодож байна. Гэтэ ингэж хэллээ гэд би одоо өмөрчөө гэсэн үг бол биш. Үнэхээр ард түмний боломжоос ингээ хулгайлаад яг иймэрхүү зүйл үнэхээр тэ ингэж хийсэн бол надад бас яг тэр хүний авраг байна уу, аврагын эхнэр байна уу, хэн байна уу яг үндэ хамаа алга. Гэтэ бид нар үнэхээр өөрсдөө тэнцэж чадахгүй ийм байгаадаа бол нэр үнэхээр гутрах юм аа. Тэгээд үйлдэл хийгээд үйлдэл хийж чадахгүй те тэр чагсаал болдог талбай дээр яваад очдог үнэн худал нь мэддэхгүй бүр ингээд бид нарыг яг үндэ ингээл төөрөгдөлт бол үнэхээр оруулж чаддгийг штэ те. За тэгээд яг бүрийн 3 жилийн өмнө болохоор unfollow хийх үү, чагсах ёстой юу гэдэг бичлэг бол хийж исэн юм байна. Тэгээд яг тэр бичлэгнийх нь хэсгийг Threads дээр Doggy гэдэг хүн оруулангуудаа хичнээн авраг, хичнээн лаг хүн байсан ч эхнэр нь нүүрсний хулгайч бол хамтрагчл гэсэн үгэ. Бүхэл бүтэн нэг компанийн 100% эзэмшигч 60 тэрбумын санхүүжилт авсан байгаад л дургуйцэд байгаа. Тэрнээс биш хатаархад байгаа харлуулах гээд байгаа юм огт байхгүй. Гараад байхад жинзи мундаг байна уу? Зөв бурууг ялгаж салгаад зөв дээр зөөлөн буруу дээр хатуу хөхтэй байгаад нь талархъя гэдэг одоо ийм постыг бас ингэж оруулсан байна. Тэгэл энэ бичлэгийн өмнө олонний танилуд бүгдээрээ яриаггүй зарим нэгэн одоо мэдээллийн сайтууд пост хийгээд хов хүмүүс ирсэн нэг асуудал байгаа шүү дээ. Одоо манай шинэхэн даян аврагын эхнэрийн нүүрсний хэрэг байгаа. За энэ асуудал дээр бол олонний танилуд ер нь хаан хийгээгүй. За өнөө цэцэг нөгөө өгшөдлээ. Тэгээд нөгөө орилоод идэх саруулт гэх мэтчлэн хүмүүс зүгээр нэлэх битүү үнийг болооч гэж өмөөж дуурснаас өөр олонний танилуд бол огт юуч дуураагүй маа. Тэгтэл энэ ханаа энэ асуудал төр болохоор дуурайд байгаа. Тэгэнгүүт сенсацаар гарна гэдэг нэг тийм асуудал байгаад тах шүү. Энэ дэр нөгөө би буруугүй гэж хэлээгүй. Буруугүй нотолж чадаагүй. Тэгэнгүүт одоо мөнгөтэй хүмүүс 60 тэрбумын тэмдэг зогтдог хүмүүс чинь эднэрийг гаргаж ирсэн сэвхүүл юм амархан юм Монголын сошиал фильтргүй тийм үстэй. Орхон баярын ихнэр мөнгө цэцэг гэдэг байгаа хүн бол одоо би бол одоо энэ дэр ярихгүй өнгөрч чадсангүй. Уг нь бол ярихгүй бай гэж би их бодсон юм. Гэхдээ манайхан мартах гад ярихгүй өнгөрөхгүй тийм. Бид нар 44 их 80 дээрийг хизэж мартах болохгүй байна. Тэгээд Орхон баяртай холбоотой сүүлд яригдах зүйлүүд гэх юм бол одоо ингээл хүмүүс киноны хэсгээс ингээл оруулаад тий ингээл ам нар ингээл бүүнөрөө нэг ингээд чулуу шидэж байгаа хэсгийг ингээл оруулангуудаа сошиалын хэрүүлээс эхнэрээ хамгаалж буй даян авраг Орхон баяр гэх мэтчлэн ийм бичлэг оруулсан байсан. За тэгэнгүүтээ нөгөө гарын 5 хуруу гэдэг кино дээ шүү дээ тий Монгол. За тэр кинон дээр нөгөө баг хүүгийнхаа тоглоомыг нэдүүлүүдээ тий нөгөө нэг сүүлд ингээд учирж байгаа хүүгнийхаа охинд өгдөг хэсэг байдэн шүү дээ. Тэгсэн чинь хүүн харснаа нөгөө охиныг нь хулгаачаа гэдэг тэр хэсгийг нь бас ингэж оруулангуудаа Орхон баяр болон түүний эхнэрт гээд яг иймэрхүү бичлэгийг ингэж хүмүүсээс оруулсан гэдэг нь харагдчихсан. За одоо бүгдээрээ дараагийн ярих бас нэлээд том сенсацийг тариад байгаа сэдв рүүгээ орж ийн. За энэ нь бол мэдээж хэрэг та хэд манс ямар нэгэн байдлаар харсан болов уу гэж бодож байна. За хэрвээ хараагүй байх юм бол сүүлд Urban Talk тэр нэг шин дугаар нэвтрүүлэг орсон. За тэгээд энэ дугаар дээр нийт нэг эмэгтэй 6 эрэгтэй гээд нийтдээ 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг юм хоорондоо ярьдаг тийм подкаст. За нэг яг подкаст гэх зүгөө буруу юу. За нэг тийм дугаар ороод маш олон хүмүүсийн уур бухимдлыг хүргээд нэг юм асуудал тариад гэх юм уу да тийм зүйл бол болсон байгаа. Энэ бичлэг нь бол нийт нэг цаг 50 минутын урттай бичлэг байсан мó байхгүй. Тэгээд би бас яг энэ бичлэг бол бүтнээр нүцэн яг юу ярьж байгаад яагаад тийш ингэж орсон юм бэ гэдэг байдлаар бол яг бүтнээр нүзээд за эхлээд юу гэж ярьдаг вэ гэхэлэр яг энэ санжаач нэг юм влог хийгээд байдаг шүү дээ тий ингээл гадны улс орнуудаар аялж байгаа влог хийдэг. Тэгээд энэ хэд буюу Уянга, Габи, Санжаа тэгээд бас өөр хэдэн хүмүүс ингээд нийлээд Алтай таган богд руу халахсан байгаа байхгүй. За эхлээд яг тэр одоо аялал алхалтынхаа талаар уг нь ярьдیں۔ Бид нэр ингээл 20 хэдэн цагийн турш ерөөсөө ингээ унтлахгүй алхсан ийм зүйлүүдээс ингээл ийм юмнаас айсан гэх мэтчлэнтэй яг тэр талаараа ярьж агаад араас нь одоо яг хин юу хийгээд байна вэ? Хэдийн юм зэрэг хийж байгаа вэ гэдэг талаараа ярьдаг байхгүй. Энэ дугаар дээр нь олон хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн хэд хэдэн зүйлүүд байдаг байхгүй. Яг нэг нь бүр ингээл амар viral болоод явцсан байгаа болохоос ш хүмүүсээс яг
бусад хэсгүүдийг нас гаргаж ирсэн л байлээ л те. За хамгийн эхнийх нь гэх юм бол Габигийн яриа байгаа. За Габи тэрэн дээр юу гэж ярьдаг вэ гэхээр зарим охтуудыг ойлгодоггүй ингээд анхныхаа юг зөвхөн нөхөртөө л өгнө гэдэг. Гэтэл нэг нөхөртөө болдог. Тэгэд хоорондынх нь одоо тэр бэлгийн харилцаа те тэр бэлгийн юмд хооронд ингээд таарахгүй байвал яах юм бэ? Тиймэрхүү охтуудыг ойлгодоггүй гэх мэтчлэн ер нь бол нэг тийм яриа ингэж ярьсан байгаа байхгүй. Тэгээд хүмүүс яг энэ хэсгийг нэгээд таслангуудаа Габигтэй бүр ингэж гаж донтой гэдэг байдлаар Threads дээр бичлэг нь явж исэн. За Facebook тэр ч гэсэн яг энэ хэсгийг ингээд оруулаад энэ одоо яг юу яриад байгаа юм бэ гэдэг өнцгөр хүмүүс тэр бичлэгийг нас гаргаж ирсэн байгаа. Тэгэхгүй ингээл нэг тийм явдал судалж явах тий. Секс мэкс нэг хийхгүй. За яг нөхөр болох үнтэйгээ одоо гоё юм гэж боддог. Гэж нэг октод байна. Би тэгэхээр одоо гайхаад байгаа байхгүй. Секс нь таахгүй бол одоо яах вэ? Бодлоо. Ямар хэрэггүй юм бод тийм. Габигийн энэ ярианараас нөгөөд нь л ингээд шоолоод байгаа байхгүй те. Яагаад яадаг гинэ гэл ингээд шоолол. Тэгснэ наад охин ч юм бүр ингээд яг жоохон хүүхд юм шүү. Дөнгөж 20 гарч байгаа хүүхд юм шүү. Баг ингээд 25-аас доош насны охтууд бол угаасаа тэгэн штэ гэл ингээд ер нь л Габиг шоолж исэн гэдэг нь бол харагдчихсан. Яг хүмүүсийн дургуй хүрсэн хэсэг хэмлэг нэг уянгагийн юм ярьж байгаа хэсгийг хүмүүс ингээд таслаад те. Одоо ингээд өөрсдөө яг юугээд ботцсон өөрсдөө ингээд дундчаас баг дээш амьдралтай гэд хилээд байгаа юм хаашаа гэдэг байдлаар уянгагийн хэсгийг нь бас ингэж тасалж оруулсан гэдэг нь бас харагдчихсан. Мас маань өнөөдөр нөгөө дундаж орлого нь хийдвүлээ те яаж амьдарч байгаа байлаа гэдэг шиг бид нар ч одоо ингээд яг энэ үрээнд амьдарч байгаа хүмүүсийн тоо нийт 3 саятайгаа харьцуулахад маш зөвхөн шүү дээ. Тэгэнгუთ яг хөгжөөд ирэнгуут бас хүмүүсийн сэтгэлгээ айгүй өөр мөнгө олох. Тэгэд мэдээж хэрэг хүмүүсийн бүр ингээд хамгийн их анхаарал хандуулад уур бухимдлыг хүргэсэн хэсэг бол одоо яг тэр комедиан тэнгуүтэй хасын хүлгүүдийн менежер гэдэг байгаа залуугийн яриа байгаа. За тэр залуу болохыг ханууг ярингуудаа хануу хэдэн жилийн өмнө ингээд өнчин 5 охин ингээд олж байгаад Монгол гэр дотор ингээд порно хийгээд ингээд зарах юм бол бүр маш их хэмжээний ингээд мөнгө олох боломж байна гэдэг талаар бид нарт ярьж ирсэн те гэдгсэн чинь хануу олон жилийн өмнө гэд одоо юу гэдэг тэр яриагаа тэр яран дээр нэг хэмзэглэхгүйгээр те наа чи ингээд олон жилийн өмнө ярьжсэн тийм гэж юм шиг нэг тийм үйлдэл хийсэн нь бол бүр үнэхээр олон хүмүүсийн анхаарал хандлагыг аваад бүр олон хүмүүсийн уур бухимдал дургуутсал зэвүүцэл бүх зүйлийг нь хүргэсэн байгаа. Манайх тэгж хэлжсэн байхгүй 4-5 жилийн өмнө те Олон жилийн өмнө шүү. үн чин 5 охин олж жагаад тэгээд Монгол гээд порно хийгээд би тэрийг зарнаа марнаа гэж солиороод байдаг байсан. Тэгээд би чи андаа ямар өнгө болтой. Ноо. Тэгсэн чи Долларын өнгө шүү. болсон байх шүү. Одоо ийм Монгол гэрмэлтэй. Одоо тэгтээ ер нь амар том зах зээл шүү. Тэгээд би үүнийг нь юу гэж бодсон бэ гэхлээр бас яагаад ингэж хэлж байгаа юм бол гэд айгүйх гайхсан. Гэтээ би ингэж хэлж байгаагаар одоо хүмүүсээс нэг оноо авах гал те би ингэж бодож байгаа шүү нэ тэрэ гэсэн юм ерөөсөй байхгүй шүү зам манайхан. Гэтээ зүгээр өөрийнхөө үзэл бодлыг хэлэхэд би яагаад ингэж хэлж байгаа юм болоо гэж бодсон. Тэгээд нөгөө талаас болохоор амьдрал ингээд зарим юм дээр хитрхи ингээд ам гарч болтгүй шүү дээ тий. Амьдрал яг л чи ингэж хэллүү гэсэн шиг бүр ингээд амьдралээр ингээд туулуулаад харуулдаг шүү дээ. Яг тэрэн шиг бид нар ингээд ирээдүйд болохыг мэдэхгүй байхгүй юу? Бид нар өөрсдөө ингээд байхгүй болоод бид нарын өөр хөвгт өнчөө хоцрох үгүйг бид нар яг үндэ мэдэхгүй байхгүй. Тэгэхээр би яг тиймэрхүү юм ингээд хэлж ярихаас бол үнэхээр хайдаг. Тийм болохоор яг тэн дээр нь жоохон гайхаад тэгээд миний бас дараагийн ярих байгаа зүйл яг зөв үү буруу юу би мэдэхгүй байна. Гэхдээ би яг иймэрхүү зүйл дээр те одоо яг ингээд яг саний ингээд өнчөө охтууд гэдэг яриа байна. За тэнгуүтэй нөгөө юм муухай те ийм хөрхий гим зэмгүй явж байгаа хүүхдүүдийг одоо хүчээр хийлдэг, хүчинтдэг нэг муухай аратан шиг хүмүүс байдаг штэ те. Би яг иймэрхүү хүмүүсийг юу гэж боддог вэ гэхэлэр дуртай хүмүүс нь байдаг штэ те. Одоо яг хануугийн ярьдаг тэр юмн дээр одоо ингээд порно кино хийх гэдэг байгаа штэ. Яг заавал ингээд өнчөө охтуудын зүгээр тэр порно дээр өөрсдөө ингээд тоглох дуртай за дуртай ч юм уу за тоглоход нэг их асуудал бишээ гэж боддог хүмүүс байдаг байхгүй. Тийм хүмүүсийн л зүгээр оруулалтаа өөрсдөө дуртай байгаа хүмүүсийн оруулаад тоглуулаач. Нөгөө талаасаа тэр нөгөө нэг яг тэр одоо хүчирхийлэлд өртөөд байгаа тэр эмэгтэйчүүдийн өмнөөс гэх юм бол ингээд хөөрхий гимгүү байгаа хүнийг ингээд бүр насаар нь ингээд хохироож иснээс угаасаа л те би ингээд биеэ үнэлээд мөнгө олмоор байна. Би ингээд биеэ үнэлээд мөнгө олоход надад асуудалгүй гэдэг хүмүүс бас л байдаг л ахгүй юу те. Тэгээ тиймэрхүү хүмүүсийг л ингээд яг өөрсдөд нь асуудал биш хүмүүсийг л ингээд оруулаач. Яагаад ингээд гим зэмгүй ингээд хүмүүсийг ингээд байдаг юм бэ гэж яг үндэ би боддгийн. Гэтэ яг энэ нь яг зөв үү буруу мэдэхгүй байна. Бас яг Монгол улсад нөгөө нэг тэр
одоо биеийн үнэлэхийг хоригддаг. Одоо ингээд хүлээн зөвшөөрөөгүй бас юм хуулийн залтууд байгаад шүү дээ. Тэгэхээр яг цаанаас ямар процесстэй яадаг гэдгийг бол мэдэхгүй байна. Тэгээд угаасаа маш олон хүмүүсээс юм дайралт юм ингээд авч байгаа учраас энэ хэд маань тэр бичлэгээ бол өөрсдийнхөө яг сувгаас бол устгасан байлээ. Гэхдээ хүмүүс айл үшэний тэр бичлэгийг ингээд татаад авсан байгаа байхгүй те. Тэснэ ингээд бүр ингээд өнчин 5 охины тухай ярьж байгаа гасан дугаар гээл тэнгуүтэй энэ өнчин 5 охин cancel culture гэх мэтчлэн ингээд яг өөр одоо сувгууд дээр ингээд оруулаад явж байгаа гэдэг нь бол харагдчихсэн. Мэдээч хэрэг энэ асуудал ингээд бөө юм болоод бараг рeel болгон дээр л энэ асуудлын талаар ингээд хүмүүс гарч ирж яриад бас зарим нэгэн олон дагагчтай хүмүүс бол өөрсдөө дуу хоолойгоо илэрхийлээд гарч ирсэн мөлий. Гэтэ энэ олон дагагчтай хүмүүс гэдэг тэр ерөөсөө тэр нөгөө нэг одоо дуучин, жүжигчин ч юм уу да тийм хүмүүс байхгүй байхгүй юу? Яг л хуваараа нөгөө юм контент хийдэг те яг контент бүтээгчдэл байгаа байхгүй юу? Бас ингээд дугаарч байгаа хүмүүсийг харахаар. За тэгээд хамгийн ихний нь болохоор Nova гэдэг залуу өөрийнхөө хуудас дээр нэгэн бичлэг хийсэн мөлий. Яагаад ингэж ярьж байгаа юм бэ? Үнчин байхаараа яг яад юм бэ гэдэг байдлаар энэ бичлэгийг хийсэн байсан. Тэгээд энэ бичлэгийг 640 мянган хүн бол үзсэн байлээ. Дараагийнх нь болохоор энэ Buenas Channel гэдэг бас нэг бичлэг хийдэг залуу байдаг шүү дээ. Миний өмнөх бичлэгүүд дээр ч гэсэн энэ залуу бол дурддагчижсэн. За тэрээр өөрийнхөө Facebook дээр бас яг энэ асуудлын талаар яг энэ хэдийн тэр ярианыхын талаар өөрөө дуурч дуу хоолойгоо гаргаж ингэж бичлэг хийсэн байгаа байхгүй. За энэ залуу болохоор яг хануу дээрч бичлэг хийсэн байсан. За мөн нүг түрүүний миний ярьсан Габигийн нөгөө нэг ярьсан яриа байгаа шүү дээ. Одоо ингэ охин биеэрээ нөхөртөр очиг ойлгодоггүй гэдэг ийм бичлэг хийсэн байна гэд тэрэн дээр нь дуу хоолойгоо хүргэсэн байгаа байхгүй. За энэ дээр болохоор охин биеэрээ нөхөр дээр очиг ойлгодоггүй гинөө уг нь нэг туцчихъя гэсэн боловч нэг талыг нь хараад нөгөө талыг нь манайхан анзаарч ярихгүй байх шиг санагдлаа. Үзэл бодолтой үнэнч байгаараа өгтөө гэд яг ийм бичлэгийг ингэж хийсэн байгаа байхгүй. Тэгэл энэ одоо Габи одоо юу яриад байгаа юм бэ гэдэг байдлаар те нөхөртөө ингэж одоо юугаар очихыг те ингэж охин биеэр очих ойлгодоггүй гэдэг чинь яг юу гэсэн үг юм бэ гэдэг байдлаар бас дуурсан байсан. Яг энэ сэдв дээр яригдах зүйлүүд маш их байгаа заяа манайха. Хэдүүлээ одоо болохоор яг энэ бичлэг дээр сууж исэн энэ хүмүүс одоо ингэж уучлалт гуйсан, мэдэгдэл хийсэн, бичлэг хийсэн, пост оруулсан юмнууд байгаад байгаа. Хэдүүлээ хамгийн эхлээд яг тэр талаар нь яриа гэж бодож байна. За миний харснаар учрал бол яг бичлэг хийсэн байсан. За ийм ингээд нэвтрүүлэг бид нэр ингээд найзуудаараа уулзааг уудаж аваад ингээд хийсэн юм аа гэд нэг юм рилээр тэр тайлбар мэдээлэл ингэж хүргэсэн байгаа байхгүй. За тэгээд үнэхээр одоо ингээд анзаараагүй тэр хэсгийг ингэж оруулсан байна. Ингээд үнэхээр уучлаарай. Тэгээд монтажн дээрээ би өөрөө суудаггүй сувгаа ингээд дүүнэртаа хүлээлгээд өгчихсөн дүүнэр маань ингээд ажилуулдаг учраас тэн дээр нь анхаараагүй байна гэл тэнгүүтээ хануу бол те яг энэ өдөр зочноор л ирэх ёсгүй байсан. Тэгээд хануу нүг бүтээгдэхүүнүүдээ авчирч өгнө гэд ирэхээр нь бид нар ингээд оруулсан юм уул нь энд бол орох ёсчгүй байсан ингээл тиймэрхүү байдлаар бичлэгээ хийсэн байсан. Тэгээд миний сүүлд харснаар уучрал тэр бичлэгээ устгахчихсан байсан юм шиг надад санагдаад байгаа. Гэтэ би яг хараад тэр бичлэг нь хэрвээ байх юм бол эндээ оруулна. Хэрвээ байхгүй байх юм бол тэгэд орохгүй гэсэн үг шүү. За манайхаа энэ бичлэгнээс гадна мөн стори оруулчихсан байсан байхгүй. За тэр стори дээр болохоор ингээд нэг хүнтэй чатлж байгаа нэг юм чатны хэсэг л байх шүү байгаа. Одоо тэгээд над дугаар ингээд устгачаач ингээд яг тэр хэсгийг хасаа дахиад ингээд оруулчаач гэсэн бол үүс нэг юм одоо ингээд устгаач гэдэг утгатай нэг чат хийсэн байхгүй. Гэсэн чинь одоо устгасан устгаагүй нэгэнд ингээд ирчиг авцсан. Нэгэнт ингээд өөр пэйжүүд дээр ингээд юм дээр ороод явж байгаа учраас одоо устгаад ямар ч юм нөлөө байхгүй гэдэг сториг оруулсан байсан байхгүй. Тэгэхээр би за нэрэл энэ одоо юугаа суугаасаа энэ бичлэг устгахгүй байх таа гэж бодож исэн чинь яалтчгүй нөгөө хүмүүс ингээд амар дайраад ангууд эцтэй устгасан байлээ. За дараагийн ярих хүн нь бол уянга байгаа. Тэгэд уянга уул нь яг энэ уучлалт өгсөн энэ мэдээлэлээ өөрийнхөө Instagram дээр бүр reel байдлаар оруулсан байсан байхгүй. Ингээд текст бичиж уул нь оруулсан байжгаад за тэгээ бүр сүүлдээ Instagram, Facebook бүх юм хаагаад төр одоо хаасан юм шиг хэлээ. Ер нь бол юмнууд нь гарч ирэхээ байжгсан. За үүн дээр юу ч ütсэн байсан бэ гэхээр би өөрөө охтуудтай хүний хувьд хизээч юм зүйлээ санал нийлэхгүй. Дургу байгаагаа илэрхийлээгүй те харамсаж байна. Урбан тог нэвтрүүлгийн зүгээс Алтай таван богд руу гарсан тухайга болон Tag фестивалийн зохион байгуулагчдын бага төлөөлөд мэдээлэл өнгөө зочноор оролцоож гэдэг санал ирсэн. Яг эд дундаа ажиллаж байгаа хоёрч том төслөө ярих зорилготой очсон боловч олон ирчүүд дунд ганцаараа тэдний яриаг сонсож төвчээртэй суух хэрэгтэй болсон. Ам хаалсан ирчүүд санал нийлэхгүй тухгүй зүйл ярьсан нь үнэн. Гэхдээ дуугүй байгаагаа илэрхийлээгүй үзэл бодлоо хилэлгүй чимээг өнгөрөөсөн үйлдэлтэй чин сэтгэлээсээ харамсаж байна. Би өөрөө ээж хүн охтуудтай хүний хувьд хизээж энэ
ийм зүйлтэй санал нийлдэггүй. Гэтэ цаашаад ийм яриа үг гүйтэл гаргасан хэнийг ч болов ямар ч нөхцөл байдалд байсан мөгүй боловч эсэргүүцэх ёстой юм байна гэдгийг маш сайн олголоо. Урмыг нь хугалж уур бухимдлыг нь хүргэсэндээ та бүхнээс дахин уучлалт хүсье. Хоошууд ийм алдаа гарахгүй тулд анхаарах болно гэдэг ийм зүйлийг уугд бичсэн байсан. Тэгээд яг энийг нэг фокус зэг юм дээр ингэж оруулсан байгаа хгүй. За тэгээд дараа нь болохоор Facebook дээр бас нэгэн постыг уугд бичсэн байсан. Тэн дээр болохоор яг миний санаж байгаагаар одоо ингээд хүмүүс айгүйх дайрж байна. Гэтэ инглигээд ямар одоо хүлтээн биштэй. Тэгээд ингээд цаашдаа бүр ингээд илүү анхаарч одоо ингэ амьдрах болно гэдэг утгатайгаар нэг пост бичсэн байсан. Тэгээд яалтчгүй нөгөө Facebook, Instagram ингэ хаачангууд тэр зүйлүүд нь бол гарч ирээгүй байгаа. Дараагийнхан санжаагийн мэдээлэл байгаа. Тэрээр текст байдлаар яг story доо бол оруулсан байсан. За үүнд болохоор нэвтрүүлэгт зочноор урагтлаа очоод оролцлоо. Тим зүйл болоод өнгөрснөг ч анзаарсангүй. Хэрвээ бүтэн үзвэл X Tourism Монголд хөгжих нь үндэсний хэмжээний аюултай, хор хөнөөлтэй гэж би уг нь хэлж эсрэг байр суурьтай байгаагааж илэрхийлсэн байгаа. Тухайн ярьж байгаа сэдвийг бол дэмжихгүй ойлгомжтой. Энэ бол маш эмзэг сэдвээ. Энд хэлэгдсэн зүйл миний хэлсэн зүйл биш ээ. Бас миний бодол биш учраас тухайн зүйлийг дэмжихгүй байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна гэдэг ийм постыг бол оруулсан. За дараагийнх нь нөгөө Тооч Бэли гэдэг залуу байсан шүү дээ, тий. За тэр залуу юу гэсэн бэ гэхээр юуны өмнө чин сэтгэлээсээ уучлалт хүсэж босон явдал үнэхээр харамсаж байгаагаа илэрхийлье. Миний хувьд Урбантог нэвтрүүлгийн нэг хэсэг болоод жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд олон зочдын дэргэд сууж үзэл бодлоо, амьдралын түүхийг нь сонсож ирсэн. Надад өнчин гих үг үргэлж маш эмзэг санагддаг. Учир нь бага насанд аав ээж хоёр минь хоёр тийш болж таарч тохироогүй юм байлгүй дээ. Би ээжтэйгээ үлдсэн. Ээжтэйгээ өнгөрүүлсэн хүүхэд нас минь аз жаргалтай байсан ч харамсалтай нь удаан үргэлжлээгүй. Өсвөр насндаа ээжигээ алдаж өнчөн хоцорсон учраас энэ үгийг ямар их өвдөлт эмзэглэл агуулгыг өөрийн биеэр мэдэрч өссөн. Тоо үед миний хэлсэн үг хин нэг шоглоот оромжлох эсвэл тухайн яриг дэмжих гэсэн санаа огт байгаагүй. Харин яагаад өнчөн гэдэг үгийг хэрэглэж байгаа юм бол гэсэн бодлосоо үүдэн тэр үгийг хэлсэн юм а. Гэвч миний илэрхийлэх гэсэн санаа буруу ойлгогдож олон хүнд таагүй мэдрэмж төрүүлсэнд үнэхээр харамсаж байна. Тиймээс дахин чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Цаашид үг үйлдэл бүрээ илүү хариуцлагатай хандаж байх болно гэдэг ийм мэдээлэл ингэж бас story дээр текст байдлаар оруулсан байгаа байхгүй. Тэгээд өөрийнхөө одоо хэлсэн үг гэдгсэн чинь нэг өнчөн охтууд гэдгсэн шүү дээ. Өнчөн охтууд гэдгсэн чинь өнчөн байдаг гэд тэгдэг хөхгүй. Тэгээд энэ үгэнд бол ингээд уучлалт хүсэж байна. Уул нь тийм утгатай байгаагүй гэдэг байдлаар ингэж бол бичсэн байна. За тэгээд яг нөгөө нэг хануугийн хэдэн жилийн өмнө тэр ярьсан тэр яриаг нь гаргаж ирсэн залуу байсан штэ. Хасын хөлгүүдийн менежер. Тэгээд юу комедиан өөрөө үүдэг гэлээ. Нэг 3 юм бол хэлжсэн. За тэр залуу яг ямар юу хийсэн бэ гэхээр story хийсэн бэ гэхээр бас яг текстэн байдлаар хийсэн байгаа хгүй. Юуны өмнө энэхүү постыг уншиж байгаа та бүхнээс чин сэтгэлээсээ уучлалт хүсье. 7 сарын 9-ний өдөр бичигдсэн Урбантог нэвтрүүлгийн үеэр яригдсан нэгэн сэдв олон хүнийг бухимдуулж уурлаж байгаад чин сэтгэлээсээ харамсаж байна. Миний хувьд нэмэх 18 төрлийн кино контент сошиал орчинд хэд их тархаж байгааг зөвөр хүлээж авдаггүй бөгөөд энэ хүрээнд би нэмэх 18 төрлийн кино контент хэд их болцоход байж тээ үүнийг зөв гэж боддгоо эсвэл арай олон байна да гэж боддгоо хэмээн асуусан. Оролцогчид санал бодлоо илэрхийлж байх үед би бодлогогүй зохисгүй үг хэлж маш том амны алдаа гаргасан. Тийм учраас та бүгдээс чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Цаашаад үг хэлэхдээ илүү хариуцлагатай, нухацтай хандаж ийм төрлийн алдаа дахин гарахгүй байхын төлөө өөртөө дүгнэлт хийж хичээх болно. Мөн нэвтрүүлэгт хамт оролцсон оролцогчид болон миний хэлсэн үгэнд эмзэглэж бухимдсан нийт хүмүүс та бүхнээсээ чин сэтгэлээсээ дахин уучлалт хүсье гэдэг ийм сториг оруулсан. За тэнгуүтээ цагийн дараа дахиад нэг сториг оруулсан. За энэ дээр болохоор та нар мөнгө авч албаар ингэж хийсэн гэд байгаа хүмүүс минь ээ. Бид юуны төлөө тэгэх вэ? Бүгд л адилхан өөр зээлээ төлж амьдралаа авч явах гэж хичээж яваа хүмүүс шүү дээ. Тэр дундаа хануу ахыг гэлтвэр хэлж байгаа хүмүүс минь ээ. Буруу зүйл ярьж буруу үг ашигласан энд бидний мөн миний туйлын буруу. Үүндээ дахин чин сэтгэлээсээ уучлалт хүсье. Би 7 сарын 9-ний өдөр нэвтрүүлэг бичих гэж байгаагаа өмнөх өдөр буюу 7 сарын 8-наас 9-нд шилжүүлшүн мэдсэн. Тэр үед хануу ах нэвтрүүлэгт оролцох гэж байгааг огт мэдээгүй байсан. Маргааш нэвтрүүлэг бичих газар очоод хануу ах ирчихсэн сууж байсан. Би та нэвтрүүлэгт орох юм уу гэж асуухад үгүй ахын дэлгүүрийн бараанаасаа бэлгэнд өгчих санаатай гэж хэлсэн. Харин оролцогчид ирэхэд хануу ах бүгдийг нь таньдаг байсан учраас хамт оролцохоор болсон. Гэт яг нүуний гол утгаантай яг хануу ахнаас нөгөө оролцогчоор бол ирээгүй юм өгөх гэж ирээд тэгээд бүгдийг таньдаг болохоор өө хануу орч тэгээд орсон юм шиг байгаа байхгүй. За тэгээд хануу ахын найз нөхөд ойр дотны хүмүүстэй үгээ зүгээр таньдаг хүмүүс нь
мэдэх байхаа. Хану ах бол байнга юм ярьж аман хуурай байдаггүй. Илүү сонин сайхан зүйл ярьж маазааш хошгондог хүн. Яг тэр сэдв яригдаж байх үед би гэж тэнэг олон жилийн өмнө Хану ахын маазаарч хэлж байсан нэг зүйлийг санаад бодлогогүйгээр хэлчихсэн юм а. Ямар нэгэн даал санаа сэтэл агуулаагүй бидний ярьсан энэ зүйл маш олон хүнийг бухимдуулж уурлуулж байгаад маш их харамсаж байна. Та бүхнээсээ дахин уучлал хүсье гэдэг сториг бол хийсэн байгаа хгүй. За дараагийн ярих хүн болохоор Габи баа. За Габи болохоор стори байдлаар гэхдээ тэрийг бичлэг байдлаар бол оруулсан. За тэрэн дээр яг юу гэж ярьдаг вэ гэхлээр хажууд нь сууж байгаа бол дээл амдарч төвхтэй. За яах вэ тэгээд зарим нэг надад дургүй хүмүүс нь тэгээ сайхан бичиж тий. Тэгээд зас тэр зарим одоо энэ хүртэл чинь дэмжиж байсан шүү гэдэг хүмүүс тэгээд дэмжиж болчихоо тий. Тэгээд үнээр намаа мэддэг л хүмүүс хайц тий. Гол нь нэгдүгээр бид гэж хэлээгүй. Хоёрдугаар тэр сэдвийг бид тэгж хөвөлн дэмжээгүү. Гуравдугаар бид нэвтрүүлэгт оролцож ирсэн тийм ээ. Тэгэл тэр яриад хэсгэл өнгөрсөн. Тэгээд одоо миний хамгийн гол нь миний хайртай хүмүүс наа мэддэг байх нь надад чухал. Яг энэ үйлдэл нь дахиад л хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн байгаа. Тэгэд Габигийн яг тэр сториг хүмүүс бүр ингээл яг нэг рекорд хийгээд те бусад сайтууд дээрч оруулаад бусад пэйжүүд дээрч оруулаад ингэж одоо хандж штэ те энэ хүний хандлага нь юм байна гэх мэтчлэн ер нь Габи руу тэрнээс нь болоод нэлээд дайрж байгаа гэдэг нь бол харагдсан. Бүхний араас Хану өөрөө бас пост хийсэн бичлэг хийж гарч ирсэн байгаа. Тэгэд яг энэ асуудал ингээ бөө юм болоод одоо учралч ингээл нэг рил хийгээл уянгаач тэр рилээ хийгээл ингээл ингэж үеэр бол Хану яг өөрийнхөө инстаграмыг хаагаад фейсбુક нь байсан юм уу байгаагүй юм уу яг үндэ мэдэхгүй байна. Тэгэд юу ч инстаграмаа бол хаачихсан байсан. Би уг нь яг Хануг нөгөө татвараа багсаг гэлтэй энэ улс төрийн болохгүй байна ингээд байдаг болохоор нь ер нь ийм шудрах хүн юм байна тий бас ингэ шударгаар ингэ үзэл бодлоо илэрхийлждэг ийм зоригтой хүн юм байна гэж бодоод агдаг байсан байхгүй. Тийм болохоор нөгөө инстаграм дээр хайсан ч ерөөсөг гарч ирэхгүй тэгээд ерөөхдөө бол түр хаажчихсан байна гэдгийг нь бол ойлгосон. За тэгээд энэ болгоны араас Хану өөрөө пост хийж гарч ирээд за энэ пост нэрээ болохоор за би нөгөө бүхний буруутан эргүү новш Хануун байна. Тэмээ ямаа шиг буруу ярьж төмний цохол төрүүлсэндээ аль бие осоор уучлалт гуйж байна. Амнаас болох юм а. Уул санаанд тийм зүйл байгаагүй шүү. Бүтэн үзэл нөгөө талдаа л яриад байгаа. Ялангуяа өнчин гэдэг үгтэр бүтэн алдаа гаргажээ. Надад өөрийгөө өмгөөлөх хэлэхүүг алгаа бурууга хүлээнэ дахин уучлаарай гэдэг постыг оруулаад тэгээ мэдээч хэрэг энэ постн дээр маш олон хүмүүс одоо хааха болон ингри бол дарч исэн. Тэгээд Хану яг энэ постныхоо комментиг бол хаасан билээ. За тэгээд үүнийхээ дараа буюу 7 сарын 18-ны өдөр бүр юм бичлэг гэж гарч ирсэн байгаа. За тэр бичлэг дээр урахгүй бол бүр ингээ бочроод бүр ингээ болохгүй нэ гэд би яг ингээ та нарын амьдралд ямар буруу зүйл хийсэн бэ? Би яг юу хийсэн бэ? Та нарын амьдралд шууд нөлөөлөхөөр тэ ямар буруу зүйл хийсэн бэ? Энэ байтугай тэр уус төрчид чинь энэ одоо энэ порно бүр амьдрал дээр ингээ хэрэгжүүлдэг хүмүүс штэ. Та нар тэр мөнх эрдэн ахын лайвыг үзнэ үү? Тэр мөнх эрдэн ахын лайв дээр чинь ингээ тэр төрийн байгууллагын гадаа хэрэгэлсэн бэлгэвч ингээ байж байгаа гэдэг шууд харагддаг үстэй гэдэг зүйлийг ярьдаг байхгүй. Тэгээ би яг тэр мөнх эрдэнэ яг тэр лайвыг нь бас нэг харж исэн. Яагаад жилээ нэг мөнх эрдэнэ лайвыг үзчихсэн чинь энэ хараа бүр ингээ хэрэгэлсэн ингээд бэлгэвч байна гэж яг тэр лайв дээр ярьж байгаа гэдгийг харж исэн байхгүй. Тэгээд би бол ингэж ярьсан болохоос биш яг үйлддэг хүмүүс нь уус төрчд юм аа. За та нар үнэхээр намайг үзэн ядж байгаа бол одоо яг энэ шигээ тэр уус төрчд рүү ингээд дайраад ингээд өгөөч гэдэг байдлаар тэр бичлэг хийсэн байхгүй юу? За нэг юм хэлэхгүй бол бүр болдгоо багтраад байна. За би та бүхнээс нэг юм асууя. Би энэ нийгэмд Монгол улсын нийгэмд өнөөдөр яг ямар хохирол одоо учруулж баа. Би та бүхний одоо амьдралд яг өнөөдөр үнэхээр тийм том хохирол учруулв. Би бол одоо ийм мал залуу те өөрөө ингээд юм бодохгүй яриад ингээд найзуудтайгаа маазарч исэн мал юм манай нэг дүү яриад одоо ингээд би social bullying дөртөл над руу ингээд мянгаараа алан талан инээ тэргээл амар ихээр дайрч байна. Тэгэхэд энэ ус төрчнөр чинь одоо та бүхний бидний анхаарал тавих хэрэгтэй энэ дарга нар чинь яам хамгийн газраараа дүүрэн тэр мөнх эрдэнэ ахын одоо тэр лайв мавыг хараа үстэй та нар дүүрэн гондомнууд жинхэнэ порно гэж би ярьсан болохоос энэ хүмүүс хийж байна. Яам хамгийн газраар дүүрэн энэ тентгийн агентлагаар дүүрэн идрий чинь нууц амаргууд шавцсан байна. Тэгээ та нар энэ усууд руугаа хариуцлага тооцооч. Өчнөөн жидүү өчнөөн одоо ямар яасан ногоо автобус улаан автобус 9 шидийн байдлаар идэр чинь
тэрбум төгрөгөөр бидний татврын мөнгийг одоо идэж байна. Би энэ улсаас нэг ширхэгч янз бүрийн байдлаар ингээд тендер янз юм авч үзээгүй. Би бол татвараа төлдөг тийм ч учраас татвар багсах гэж ярьдаг тийм хүн шүү. Тэгээ одоо цөмөрөө над руу дайралтаа багсгаад энэ улс төрчнөрөөс бас адилхан асууя залуучуудаа дүүнрээ те одоо хүмүүсээ монголчуудаа би буруутай миний буруу би тэрийг 100% хүлээж байгаа. Гэтэ та бүхэн бас тэрийг бодоорой те. Яг ингэж над руу дайрдаг шиг энэ усууд руу дайрцгаая. Одоо хэдүүлээ энэ хэдийн талаарх бусад одоо пост юмнууд руу оръё. За тэгэд баяраа шоу маань уулна ингээд Threads дээр нэг пост бичсэн юм л да. Хэдэн салгалсан юм наадмын нээлтээр Монгол улсын газрын зургийг дүрслэх гэж байгаад байраа буруу эзэлснээс болж зүүн бэлгийн тулаа шиг болж байна да гэд нэг юм пост байсан юм. За тэгсэн чинь үүнийг нь бас энэ инхүүш гэд хөөхөө Threads дээр оруулангуудаа сэдв төрүүлэх гээд үзэж таарч байна да. Дүү нэртэй алиалагчт нь гэд ингэж бичсэн байхгүй. Тэгсэн чинь баяраа шоу минь өөрөө үүнийгээ дахин ингэж оруулангуудаа хүн адилхан бусдыг инээлэх хоббитэй байж болно. Тэглээгээд байнга хэлхэлдээд ярьсан хэлсэн хийсэн болгоныг нь мэдээд байж байх ёстой юм байх. Насанд хүрсэн хүнийг би төлөөлөхгүй. Би асран хамгаалагч нь биш. Бас нэг л юм болвол дүүн гэдэл насаар ах болохоор ахал гинжтэй тэрнээс өөр төрөндөө ороод байсан юм байхгүй. Сарда 2-3 таарвал их юм сэдв төрүүлнэ гинэ ямар зорилгоор юуны төлөө гэд бас ингэж бицэн гэдэг нь харагдчихсэн. За тэгээд нөгөө нэг түрүү ярьжсэн Буйнас channel гэдээ ярьжсэн шүү дээ. Буйна бас хит хэдэн одоо рилүүд хийсэн байгаа заа. Тэгэд энэ рилүүд нь сүүлдээ бүр үнэхээр сериосны болж ирсэн. За яагаад гэхэлэр одоо миний энэ оруулсан байгаа хамгийн ихнийх нь 7 сарын 18-нд оруулсан нэг юм рил байгаа байхгүй. За тэгэд энэ рилийнхээ тайлбар дээр юу гэсэн бэ гэх юм бол бэлгийн гад сонирхол боталтай хүмүүсийг хамттан нийгмээсээ цэвэрлэх хэрэгтэй гэж бодож байна. Хамтран ажилладаг байгууллагууд болон сурталчилгаанд энэ хүний царайг ашигладаг бүх газрууд бичлэг контентуудаа устгаж цэвэрлэх ёстой гэж бодож байна гэдэг тайлбарыг бичээд тэгээд яг энэ бичлэг дээрээ тэгж ярьдаг байхгүй. Одоо л бид нар энэ хүмүүсээ ингэж те cancel хийж ингэж байхгүй болохгүй л цаашдаа ийм зүйл ингээл зүгээр хэвээ юм шиг яваад байх болно. Энэ бол ингэж байж болохгүй зүйл юм а гэдэг байдлаар энэ бичлэг дээрээ яриад хэрвээ одоо магадгүй Япон ч юм уу Солонгос ч юм уу те улсад ийм зүйл болсон бол ингээл арт түмнээс үнэхээр их ингээл уучлалт гуйгаад ч гэсэн тэр хүмүүс нь хүлээж авахгүй жинхэнэ канцлыг ингэж яг бодтоор нь хийдгээ тэр байтугай бусад улс оронд хүмүүс бүртээ энэ хүнийг нь бүр ингэж канцелдаад зогсохгүй тэр хамтран ажилласан байгууллагуудаар нь одоо үйлчлүүлдэггүй худалдаа авалт хийлэгдэггүй байгууллагууд нь хүртэл юм хэцүү нөхцөл байдалд орохоор тийм арга хэмжээг авдаг. Одоо хэдүүлээ хэрвээ тийм зүйл байгаагүй бол бид нар канцел хийж хэрвээ сураагүй бол одоо энэ яг эхэлнэ гэж бодоод хэдүүлээ хийе гэдэг байдлаар тэр бичлэгээ оруулсан байгаа байхгүй. Тэгээд үүнийхээ араас яг энэ Габигийн хамтарсан бүх байгууллага, ресторан одоо тэр газруудын пэйжийг нь тэр бичлэгүүдийг ингээд бүгднийг скриншот хийгээд оруулсан байсан. За ингэсэн чинь бас яг зарим газарт нас нөлөө үзүүлсэн үү те яг тиймэрхүү зүйл бол болсон. Тэгээд яг тэр одоо энэ нэг хоолны газар байгаа байхгүй тэгснэ мэдэгдэл гэдэнгүүтээ эрхэм хүндэд үйлчлүүлэгчтэй сүүлийн 2 хоногт нийгмийн зөвлөнд газар авч буй асуудалтай холбоотой манай рестораны зүгээс дараах тайлбарыг хүргүүлж байна. Дүгээрт бид Ганбаатар Айс гэх хүнтэй маркетингийн видео хэлгэж хамтран ажиллах зорилгоор 7 сарын 1-нд анх холбогдож захиалгавч 7 сарын 7-ны өдөр бичлэгээ хийгээд 7 сарын 8-ны өдөр цуцлуулж төлбөр тооцоогоо бүрэн төлж нэг удаагийн хамтран ажиллагааг бүрэн дуусгасан билээ. Тус хүний нэр холбогдоод буй асуудал буюу Урбан ток төвтрүүлгийн 7 сарын 16-ны өдөр цацагдсан тул бид энэ хүнтэй аль өмнө хамтарсан байсан гэдгийг та бүхэн ойлгон хүлээн авна уу? Пост хийсэн хугацааг хавсарган скриншотоос харах боломжтой. Хоёрдугаарт бидний зүгээс хамтарсан бичлэгээ устгуулах хүсэлтийг тус хүнд тавьсан байгаа бөгөөд дахин тус хүнтэй хамтрахгүй гэдгээ үүгээр илэрхийлж байгаа тул үйлчлүүлэгч та бүхэн маань дээр дурдсан цаг хугацааны зөрүүг харгалзан үзэж тайван хандахыг хүсье. Гуравдугаарт манай байгууллага ийм ёсог үйл явдлыг дэмжиж ажиллах зорилго огтоос байхгүй бөгөөд фоллоу хийдэггүй гэдгийг хавсган скриншотоос харах боломжтой. Хамтран ажиллах хүмүүсийн сонголтоор илүү анхааралтай байж нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлэх хүмүүсийг сонгон ажиллаж байна гэдгийг илэрхийлж байна. Анхаарал тавьсанд баярлалаа гэд ийм одоо юг пост мэдээллийг бол оруулсан байсан. Тэгээд энэ постноос нэлээд олон
хүмүүст хүрсэн буюу 12 мянган реакшныг авсан байгаа байхгүй. Хүмүүсийн бусад бас постуудыг унших юм бол энэ хооги гэдэг хүний оруулсан нэгэн пост байгаа байхгүй. За үүнээр өнчин октор порно хийх гэж байсан гэж ярьсан залууст хариуцлага хүлээх сонирхол алга. Бүгд яг би тэгж яриагүй хажуудан сууж байсан сэдвийн агуулга өөр байсан ч гинөө сүүлдээ ингийн оронд уус төрөө шалгах гэх шиг ийм амиа боцсон нөхдүүд байна. Могоон ирээн гаднаа хүний ирээн дотроо гэж уус төр тусдаа та нарын асуудал тусдаа шүү гэдэг ийм постыг асан гэж оруулсан байхгүй. За тэгээд харин нөгөө талдаа тий одоо яг ер нь л хануг гэх юм уу да одоо өмөрч байгаа нэг хүн байгаа. За тэр нь болохоор энэ Болдбаатар Ганхуй гэд хүн байхгүй нөгөө Болд багш гэд байдаг санагдаж байна. Тэгээд би бас хэд хэдэн бичлэг дээрээ энэ хүний талаар л ярьжсэн шүү дээ. Тэрээр юу гэж пост оруулсан бэ гэх юм бол энэ нэг хүний одоо коммент юм уу энэ пост юм уу энэ зүйлийг нь оруулаад за энэ дээрээ болохоор Ням Сүрэн Жадамб гэдэг хүний бичвэр байхгүй. За энэ бичвэр дээрээ 15 давхар хануг болтгсон бол цаазаар авах нь л дээ. Ягаад гэвэл огцрох амархан гээд оюун эрднийг хаан шинэнээс нь булгачсан. Хээро ирээд стол сошиалыг хэрэглээр дүүргэж байна штэ гэдэг нэг юм хүний бичвэрийг оруулангуудаа энэ өстой ортой шүү. Удахгүй дуурсан цоор хийсэн бүгдийг шоромжуулах бизээ. Санаа бол байгаа шүү. Мессеж өгөх бусдын хандыг хаг дарах санаатай болов энд кэнсел хийх тухай огт яриаггүй олон жилийн өмнө хэлсэн үгээр нь яллах, шалгах бүх ажиллагаа хийгээд эхэлсэн байна. Тэрийг нь шулан баясаа дух цэрэн гих мэд хууль минийх гээд цээжээ дэлдээд эхэллээ. Видео хийсэн студийг нь бүр битэмжилсэн гинэ. Зүгээр л өргөн хүрээнээ хонголдох компанид ажил явж байна шүү дээ. Мэ шүү. Монголд хууль байдаг дарангуйлал тогтоочоогүй бол байж болохгүй галзуурлаа. Бити тороолуудаа дагаад хөөрөд байгаараа да хэрсүү бай. Social cancel хийх бол тусдаа шүү. Тэрийг хийхий улс төр цагтаа шулмууд яагаад энд хутгалтаад байгаа гэдэг ийм одоо постыг оруулсан байхгүй. Тэгээд ер нь л энэ урбан тоогийнх нэгтэй ер нь тэнд байгаа хүмүүсийг бас юм шалгалаа, энэ хүмүүсийг шалгах хэрэгтэй, шалгалаа гэх мэтчлэн мэдээлүүд ер нь явж исэн. Тэгээд энэ асуудал дээр бас нэрээ миний нэг хараад жоохон гайхсан ч юм уу нэг зүйл нь юу гэх юм бол улсын их хурлын гишүүд яг энэ асуудал дээр дуу хоолойгоо өргөж эхэлсэн бэлээ. Айгуу сонирхолтой. Одоо нөгөө нэг янз бүрийн ингээл охтуудын ч юм уу да тий нэг амар хэрэгүүд гардаг штэ. Одоо жишээлбэл нөгөө 16 настай охины хэрэгч гэдэг юм уу да тий тэр болгон дээр хинж юу ч дураагүйж энэ асуудал дээр дуурсан байгаа хгүй. Би тэгээд тэрийг бас жоохон гайхсан. Одоо энэ нэг фокус сегмент дээр орсон одоо пост байгаа байхгүй. За эхнийх нь болохоор улсын их хурлын гишүүн мөнх баясгалан гингүүтэй энэ залуустай хуулийн хэлээр ярина. Тэрээр зураг дээрх хүмүүс хин гэдэг юу хийдэг яадаг залуус вэ? Үнжин 5 охин олоод Монгол гэрт порно хийн гэж солиороод инээд наадан болохыг сонслоо. Босромог санаандаа хүрч амжаагүй бол эд уучлалт гуйх ёстой. Хэрэг хүрсэн бол тохирох шийтгэлээ амсах учиртай. Эд ха болгон ярьж буй зүйлийн цаанд гэмт хэрэгэд сэтэл байгаад байна. Хинт ч ийм сэтэл байхсгүй. Хэрэг уучлалт гуйхгүй бол миний би хуулийн хэлээр ярих болно. Эдгээртэй гэд ийм одоо зүйл орсон байна. За дараагийн болохоор боловсролын сайд инх хамгаалан гэж байгаа. За тэнгуүдээ болтгсон бол сураар нэг сайн оруулахсан та нарыг гэдэг одоо гарчигтайгаар гэх юм уу да тий ийм пост орсон байна. За үүнд аав хүний хувьд ах хүний хувьд үзэл бодлоо хуваалцах хэрэгтэй юм байна. Хүлээж авах авахгүй хамаагүй. Нийгмийн төлөнд бид өөрсдөө хэр удаан хугацаатай хааж чадаж байгаа вэ? Үнийг олж харахыг хүсвэл энэ толийг байнга арчиж байх хэрэгтэй. Үг хүчтэй нөлөө ихтэй. Үнээс үйлдэлж гардгаа тэр тусмаа сошиал сүлжээний танил гэгдэх хэсэгт хамгийн хамааралтай босон хүнийг тутунгийн золонгоор дээрлэх муухай. Би анх сайд болцоход Мартин 8 цэргийн баяраар аавда цагтл бичээрээ ээждээ цагтл бичээрээ гэдэг даануудыг зарлахыг хориглоё гэж хэлснийг санаж байгаа байхаа. Бид Монгол хүний төрлөх араншин, төрлөх зан чанараа хайгаад олгоо болжээ. Яг орон гэрээ цэвэрлдэггүй айл шиг. Үр хүүхэд нь гой ганга хувцтай харахад хүнээс дор орхооргүй явж байхыг хараад сэтгэл нь цаддаг болчихж. Гэтэл бидний сэтгэлийн боловсрол ширгээд жаахан шалбааг л үлджээ. Орчин цагт дэлхийн нийт IQ биш IQ илүү хүүхдүүд амжилтанд хүрч байгааг нотолсон. Өнчөө охтыг олж ёс бусын кинонд тоглож мөнгө олно гэж боддог болтлоо. Монгол залуус оюун санааны хувьд бохирсон байна. Мэтчлэн гээд нэлээд урт нэг юм пост асан гэж орсон байсан. Буцаад яг хануутай холбоотой мэдээлэл рүүгээ ороход холбоо гэдэг хүний оруулсан пост байгаа байхгүй юу? Хануу өөрөө сэтгүүлч их нэртэй хүн шүү дээ. Автомашины ослоор жил бүр өдөд гэр бүл өнчөрч элэг эмтрэм түүхүүд тавтагцаар байхад монголчууд 15 төгрөгөө хандуулаад орон гэр сурах орчинтой болох гэж дөрөвчээ тэмдэрсээр ирсэн. Харин хануу мэт нийгмийнхээ цус нулимсан дээр мөнгө хийнэ гэж олзуурхан суух гэжтэй. 35 хүүхэд олоод порно хийж зарна
болно гинөө. Дэлхийд дээр порно бизнес ч ийм адгийн аргаар бус хуулийн дагуу л явдаг байлгүй те. Хааны газар тааруулал ам асундаа чамаас гэдэг ийм постыг бас ингэж оруулсан. За тэгээд нөгөө талаас болохоор хүмүүс яагаад те ингэж ханууг эхнэр хүүхдийн зурагтай гаргаж байгаа юм бэ гэдэг байдлаар хүмүүсээс ингэж хандж байгаа байхгүй. Хүн юу ч ярьж ямар ч буруу үйлдэл хийжсэн болно. Гэхдээ гэр бүлийг ингэж оруулна гэдэг бол байж болохгүй маа гэдэг өнцгөр гарч ирж байгаа хандж байгаа хүмүүсээс байгаа. Энэ үйл явдал дээр мөн ганц ахлаа өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж пост оруулсан байгаа. За тэрээр монголчууд хэнийг ч бойкот хийж чаддаггүй. Энэ улсад cancel culture байхгүй. Хэрүүгийн гэмт хэрэг хийснээ яриад байхад л улам алдаршаад төрн хүртэл шагнаад байдаг. Эсвэл саяхан улсаараа үзэн ядаж байснаа маргааш цэнгэлдэгт үргээд тоглолт хийдэг. Эсвэл бүр алдартай болж даагч нь өсөд байдаг. Кофе асаадаг, прозолдог, тэрэлжин хүчин цэг гэх тэнгүүтэй гинэд ухаан оож гинэд мартах биш өдөр бүр сошиал дээр бас амьдрал дээр хүний эрхийн талд байгаараа да 3 хоноод мартчихваа гэдэг ийм постыг оруулсан байхгүй. Яг үүнээс нь холбоотойгоор одоо яг урд нь те ийм хүмүүс ингээл cancel гэл яриад байдаг байсан хүмүүсээ дахиж гаргаж ирсэн байгаа. Одоо жишээлбэл нөгөө нэг Баачка Сэрчмаа байна. За тэнгүүтээ Немо Мишель хин номо 3 байна те. Яг энэ хэдийн юмнуудыг хүмүүс ингээд дахин гаргаж ирсэн баг. Дээрээс гадна бас яг энэ урбан токийн бүр ингээд дээр үе нэг бичлэгийг гаргаж ирсэн байл л те. За энэ дээр бүр өнөөдрийн миний ярьж байгаа сэдвүүний хамгийн ихэнд байсан нөгөө EG Fit байгаа шүү дээ. Яг энэ дугаар дээр нь EG Fit, Санжаа тэгээд Габи тэнгуүтэй хин уучрал энэ хэд байгаа хгүй. Бас нөгөө нэг даваа хин билээ те. За би нэрийг энэ доор бичээд оруулчих. Яг одоо нэр нь орж ирэхгүй байна. Тэгээд яг энэ тав ингээд урбан токт ингээд яриа хийгээд за тэгээд энэ яриан дээр болохоор ингээд EG Fit ингээд ярьж байгаа хгүй. Би урд нь ингээд нэг найз охинтой байжгаад найз охиноосоо салаад өөр нэг охинд ингээд уулзаад ингээд явж исэн. За тэгсэн чинь тэр охин маань өөрөө караоке орох уу гэд надад хэлсэн. Чи дуулдаггүй ингээд караоке орох уу гэд хэлэнгүүтээ дээрээ бууталтай караоке юу гэд тэр охин өөрөө тэгсэн гэл яг тиймэрхүү байдлаар тэр бичлэгийг нас хүмүүс тастаж гаргаж ирсэн бэлээ. Йоо би нэг найзлаас салчаад нэг охин нэлээд одоо ирсэн тэгээ салцсан. Тэгээд яаж ганцаар авах вэ? Тэгээд нэг охинтой уулзлаа. Надаас тэгж чинь чи дуулдаггүй л гэж. Караоке орох юм уу гэж тэгсэн чинь өөдөөс нь өөрөө тэгж асуусан юм байж ш. Над руу харснаа. Дээрээ бодолтой караоке юу гэж явдیں۔ гэж хэлээд өмдөө тайлчээ. Гүйгүй тэгээд өөрийгөө чиглэлээр оруулах чинь чи яг тэгт юм. Чи нэрээ хөнгө порно залуу байна нэрээ. Салийн ситүэйшн дээр яг тийм л болсон юм шүү. Тэгээ басан доо энэ муугийн жишг болгож энэ хүнийг оруулсан шүү. Бас яг Санжаагийн нэг аялаад явж байгаа бичлэгийг нь оруулсан байгаа байхгүй. Ингээд гадны улс орн л юм шиг байгаа юм л та. Тэгсэн чинь яг монголоор яриад тэнгуүтэй нэг муухай үгийг хэлээл те. Одоо би ингээд эхний хоёр хэсгийг энэ доор оруулчих заяа. Тэнгуүтэй энэ нуудаа гэлтэнгүүтээ мөнгөтэй хүн явж ийн гэдэг нэг тийм бичлэгийг тастаж оруулангуудаа Пэбүү нөгөө Санжаа гэд байдаг билүү нөгөөх нь учрлын подкаст морсон байсан Айс Ганбаатар гинөө ёсны аль тушны хүмүүс вэ нөгөө өөр хүрээлэлтэй хөгцсөн хүмүүс нь энэж байгаа эмэгтэд их л гоё сонсогдож байгаа бололтой гэд нэг ийм бас постыг Threads дээр оруулсан байл. Хануугийн профайл нь нөгөө хүн бай гэдэг профайл байт юм л да. Тэгэл хүмүүсээ тэрийг ингэж гаргаж ирэлтэй. Чи өөрөө хүн байгаач гэдэг байдлаар тэгж хандж байгаа гэдэг нь бол харагдаж байгаа байхгүй. За тэгээд яг энэ үнийг буйна хануу тэгэл энэ Ганбаатар энэ хэдийн талаар ингэж рилүүд хийгээл яваад байгаа шүү дээ. Тэгсэн чинь цаана нь ингэж Артур юу болоод байна гэдэг бичлэг бас ингэж оруулж ирсэн байгаа байхгүй. За одоо энэ яг нөгөө түрүүний миний нөгөө сенсац гэдээсэн зүйл шүү за манайхаа. За энэ нь яг яасан бэ гэхлээр одоо энэ хэдтэй холбоотой ингэ бичлэг хийдсэн чинь яг цаанаас нь буйнагийн эдгээр одоо бичлэгүүд дээр албаар ингэж энгри даруулаад байгаа гэж аахгүй. Одоо нүг ботоор ингэж даруулаад байдаг штэ тий. За тиймэрхүү зүйлүүд ингэ даруулаад байна гэдэг одоо бичлэгүүдийг бол хийсэн байгаа. За энэ эхний бичлэгээ 7 сарын 18-ны өдөр оруулаад Артур яг юу болоод байгаа юм бэ? Нүдэн дээр болж өнгөрөөд байгаа болохоор бүр гайхаад хоцорлоо. Нэг зүйлээс болж нөгөөг нь мартаж ерөөсөө болохгүй юм байна. Энд нэг маш том зүйл Артур яваад байна гэж анзаарлаа. Энэ асуудлыг март гэж хинч хэлээгүй гэд нэг иймэрхүү одоо тайлбартаагаар энэ бичлэг оруулсан байгаа байхгүй. За тэгэнгүүтээ яг энэ хануутай холбоотой энэ Габитэй холбоотой энэ бичлэгүүд хийнгүүт албаар ингээд ботууд бүр ингээд хандлтыг нь бүр ингээд нэмээдтэй бүр ингээд реакшныг нь нэмээд байгаа гэж аахгүй. Тэгэд саяны бичлэгнийхаа дараа болохоор намайг онсон болтой баярлаа. Уус төр ярьж эхлэхээр л ийм болчих юм аа. Шнуудаа энгри даруулаа гэд миний engagement өсгөөс цаашгүй штэ. Тэр троллдож
харлуулах хүмүүсээ л харлуулаа. Тэгэд ийм одоо бичлэг хийсэн байгаа. За тэнгуүдээ намайг троллоод яах вэ? Халаасаа хоосортол бүх пост дээр минь троллдож энгри даруулаарай. Энэ пост ороод 3 минут бичлэг дуусахаас өмнө минутанд 1000 хаахаа дарчлаа. Ямар гоё юм бэ гэдэг ийм комент өгсөн байхгүй. Тэгснэ вау 3 минутанд 1 одоо ингэж хаахаа авчлаа гоё юм бэ баярлалаа гэдэг иймэрхүү зүйлүүд ингэж оруулаад байгаа. Тэгээд ер нь энэ буйнагийн бичлэгүүд ч гэсэндээ хүмүүст маш сайн урж байгаа. Одоо яг түрүүний нөгөөтэй энэ Артур юу болоод байна гэдэг бичлэг нь 673 мянган хүнд хүрсэн байхгүй жишээлбэл. Тэгээд яг иймэрхүү байдлаартай ингэж өөрийнх нь оруулж байгаа бичлэгүүд дээр автоматар ингэж бот даруулаад байна гэдгийг гаргаж ирсэн. За энэ бүхнийхээ араас 7 сарын 19-нд пост оруулсан байгаа. Та нар миний хандлыг бууруулна гэж троллод байна уу? Өстөө мөрөөдгөө би Facebook руу гомдол мэдүүлээд өөр улсаас орж ирээд байгаа энэ ботуудыг хаалхаа мэдлгүй дээ. Бүр давраад байвал хөөцөлдөж байгаад дахиалагчийг нь олоод шившгтэй ч нутган шүү. Намайг Японд байдаг гэдгийг бүү мартаарай. Энтхийн хууль цагдаад мэдэгдээд би Японд байгаа тул хохирогч гэд хэрэг үүсгэд явбал Монгол дахь захиалагч нарыг олох нь цаг хугацааны л асуудал шүү. Гипер дайралтыг Японд хүнд гэмт хэрэгт тооцож чухалчилж мөрддөг юм шүү. Би ч өөрөө IT инженер хүн байна да. Та нарыг Монгол даяар шившгтэй ч нутганаа навчнуудаа дахиад дайраад ханталт буулгаад пэйжийг минь хаалгах гэд троллоод үзээрэй. Улам л олоход хялбар болно шүү гэдэг ийм постыг ингэж оруулсан байгаа байхгүй. Тэгээд энэ буйнаа ганцаараа тий яг буйнагийн энэ одоо рилүүд дээр ингэж бот ажиллаад байгаа хүн ганцаараа биш. Нөгөө хүн болохоор энэ зандаа байгаа байхгүй. Зандаа гэд од мөндрийн нөгөө үүсгэн байгуулагч байгаа шүү дээ. За зандаа юу гэсэн бэ гэхэлэр энэ хануугийн ярианы балай алдааг хин гэдэг хөгийн гарн бас ашиглах гээд ороод ирвэ. Дух шүүр цэнхэр ус чайгалтаа дунсан яоцгүй гаруучуу ихэнх нь хуурамч аккаунтууд 7 сарын 6-нд нэгдэжээ. Тэр үеэр юу боллоо гэдэг ийм постыг бас оруулсан байхгүй. Тэгэд энийг нь бас бүр юм баримттай тий бүр юм бичлэгтэй оруулсан байгаа. Тэгэд зандагийн энэ бичлэг нь болохоор 227 мянган хүнд бас хүрчихсэн байсан. Тэгэхээр энэ айгуу ноотой юм шиг байгаа. Та хэд маань тэгж бодож байна уу? Надaalаа бас нэрээ бүр ямар амар юм бэ те. Бүр юм аюултай ийм одоо систем байд юм байна. Энэ тролл гэдэг чинь үнэхээр ийм аюултай юм байна гэж бол надад бодогдож байгаа. За манайхан одоо бүгдээрээ дараагийн бас нэг жижигхэн ховж юу руугаа орж байна. Одоо ховж юу гэх юм уу сонин сайхан гэх юм уу те. За энэ болохоор Ара фестивалтай холбоотой мэдээлэл байгаа. За Ара гэснээс бид нар нэр Архангаар явж байгаад Арагаар хальттай ирсэн. Гэхдээ ерөөсө тоглолт энэ төр бол үзэж амжаагүй зүгээр гадуур нэг сайхан тойрол яг ямар хөө зүйлүүд байна гэдээ бол харсан байгаа. Тэгээд яалчгүй маш олон үйлчлэгээ те кофе идэж уух юм хүүхдийн тоглоомын төвч гэдэг юм уу үнэхээр бас гоё зохион байгуулдаг болсон байлээ. Ер нь л жилээс жилд Ара фестивал бол үнэхээр гоё болж байгаа юм болоо да гэж бол би хараад байгаа. Тэгээд энэ жилийн зохион байгуулагч нар ч гэсэндээ те жүжигчин цогомоо тэгээд та нар хоёр бол бүр ингэж аль биесээр бас зохион байгуулж байгааг нь харагдчихсэн шүү дээ те. Тэгэхээр үнэхээр л гоё хийж ах шиг бол харагдсан. Тэгэд энэ жилийн бас ингэ онцлог зүйл нь юм бол физикал яшагийн тамирчдыг нэгдүгээр тавьчихсан байгаа. За хоёрдугаарт эдэг гол нүүр царайгаа бүр болгосон байгаа. Нөгөө Солонгосын хөөрхөн бүх нүг Минжээ гээд одоо залуу гэх юм уу? За тэр залуу ирсэн байсан. За Австралийн баг тамирчид ирсэн байсан гэх мэтчлэн ийм онцлог үйл явдал байна. Тэгээд эдигийн бас нэр нэг амар нэттэй стори байсан та хэд харсан уу? Тэгсэн чинь энэ дэр болохоор булган ууланда ажил үсээ даатгаад залбирлаа гэд тэнгуүтээ энийг нэг крилер биш яг нөгөө юугаар англи үсгүүдээр латинаар ингээд бичсэн бохоггүй амар нийт нөгөө нэг монголчуудын мессеж бичдэг шиг чат бичдэг шиг ингээд бичсэн бохоггүй. Тэгснэ булган ууланда гэд энэ надад бас айгүй хөөрхөн санагцсан. Тэгэд яалтчгүй энэ жил Архангаар явсан болохоор яг энэ булган уулан дээр ингээд очиод хүслийн хаад энэ төр дээр ингээд очисон болохоор надад бол маш юм дотн айгүй гоё л санагцсан. За үүнээс гадна хамгийн гоё санагцсан зүйл нь юу гэх юм бол одоо бид бүгд энэ нөгөө нэг олон жилийн өмнө сонсдог байсан хамтлаг дуучдаг те одоо ерөөсөө бараг сүүлийн хэдэн жил юм те харагдаагүй Animon, Crash Bash өөрөө байла да. Тэр хамтлаг дуучдыг авчирсан. Бүр ийм гоё онцлог үйл явдал болсон байгаа байхгүй. Нэрээ Солонгост сайхан дебютээ хийсэн. Би бас нэг өмнөх бичлэг дээр ярьжсэн шүү дээ те. Новелера хамтлагийг бас Монголдоо авчираад Монгол дугуйнуудыг дуулуулсан гэдэг ийм гайхалтай үйл ажиллагаанууд бол болсон билээ.
Навилера хамтлагийн 2 гишүүн Монгол гэдэг та хэд маань мэдж байгаа ах те. Тэгээд Солонгос гишүүдэн ч гэсэндээ Монголд маш хөрхэн эвлэгхэн дуулж байгаа гэдэг нь бол харагдсан. Тэгээд нэрээ Навилера хамтлагч нь дахиад нэг шинэ гишүүнтэй болсон бэлээ. Animon хамтлаг мөн 2 гишүүн нь ийм нэг рил хийсэн байсан шүү дээ. Ара фестивал дээр Animon хамтлаг ингээд очноо бүгдээрээ уулзцаая гэд рил хийсэн байсан. Гэхдээ тэр рил дээр хүмүүс нэлээн тэгээ тэр хоёрлоо дайрчихсан те ийм хүмүүс байсан юм уу? Ямар одоо бараг лүү юм уу? Ингээл ингээд хүмүүс ер нь нэлээн ингээд гайхаад дайрсан тийм зүйлүүд бол нэлээн харагдчихсан. Бас нэг шинэ гишүүн сүүлд орж исэн юм байна. Тэгээ тэр гишүүнтэйгээ гуруула бол дуулсан. Тэгэд эх жилийн Ара фестивал дээр яг Animon хамтлаг бүтэн хамтлагаараа дуулна гэдгээс зарласан байгаа. За тэнд чинь нэг Оно байгаа, Жүлдийц байгаа, за тэгээд Жана байгаа штэ тий. Тэгээд энэ хэд маань ирээд ингээд зургуулаа бол дуулах юм байна гэдэг маш гайхалтай баярт мэдээ байсан. Crash Bash хамтлагтай холбоотой гэх юм бол бас яг Ара фестивалээр ингээд очисон, ингээд дуулж байгаа гэдэг нь харагдчихсэн. За үүнээс гадна яг надтай гэрлэж шоу нэвтрүүлэгт Crash Bash хамтлагийн дуучин Батука орсон шүү дээ. Тэгээ Батукач нөгөө гэр бүлт нь одоо нөгөө нэг охин нь яаралтай тусламжийн үйлчлэгийг авахар болоо. Тэгээд өөрөө ч гэсэндээ өвдөөд нэг юм хямралд ороод нөгөө хамт хос болсон хүслэнг орхиж яваад бас нэг юм драма бас ингэ болсон шүү дээ. Хад маань нэрээ тэр наттай гэрлэж шоугаа үзсэн үү. Тэгээд яг өнөөдөр яг сүүлийн дугаар нь гарч дууссан шүү дээ. Яг өнөөдрөөс яг сүүлийн дугаараа бол үзсэн. Тэгээд аюу хөөрхөн нэвтрүүлэг болсон гэсэн. Энэ шоуны талаар хэдүүлээ бас яг дараагийн бичлэг дээрээ ярих гэж бодож байна. Яа гэх юм бол өнөөдрийн бичлэг хэтэрхий урт болчлоо. Одоо хэдүүлээ яг 2 өнөөдөр яригдах сэдвээ яриад энэ бичлэгээ дуусгах тал руугаа хандахгүй бол бүх юмны бас цэнгүүд дуусаад байна. Окей. Дараагийн яригдах зүйл маань нэг хүний посттой холбоотой байгаа. За энэ болохоор Жамян Дорж гэдэг хүний оруулсан постн дээр Монгол эрүүл ухаантай хүн байна уу? Бензин нэмэгдчихлээ. Замын хураамж 10 дахин нэмэгдчихлээ. Тогны үн нэмэгдчихлээ. Юу хануу мануу вэ хүмүүсээ гэдэг ийм постыг оруулсан байгаа байхгүй. Тэгээд яг нүуний бензин гэдээ ярихад би яг наадмын өмнөх бичлэг дээр ярьжсэн шүү дээ. Бензин тасалдаад байгаа гэл тэгсэн чинь зарим хүмүүс болохоор худлаа тасалталт үүсгээд байгааг ингээд битээ ингээд гэл ингээд бөө юм болж исэн шүү дээ. Яг үнэндээ сая ингээд аялаад зугаалаад орон нутгаар ингээд явж байхад бензин асуудал үнэхээр хэцүүсэн манайха. Бүр зарим машинууд бүр ингээд 2, 3, 4 цаг хоочлож бензин авч байгаа байхгүй. Тэгээд бид хэдийгээс ингээд бензин авах гэж чунгууд за одоо ингээд дууссан гэл. Яг юм бензиний асуудал бол нэрээ үнэхээр хэцүү байсан. Би бол хомсдол үүссэн байх гэж бодож байгаа. Гэхдээ зүгээр л ард ирээдэд зарлахыг хүсээгүй байх гэж бол би бодож байгаа. Ерөөсөө тэр юун дээр юм зүгээр бензин ингээд өгж байгаа юм бол байхгүй нэлээд очор дараалтай. Тэгээд ер нь л дийлэх колонгод байхгүй гэд бид нар бүр ингээд хот руу буцтаа бүр яана гэд бүр ингээд санаа зовж байгаа. Тэгээд таньдаг хүмүүнээрээ бүр ингээд бензин ахуулаад тэгээд ирсэн бохгүй юу. Тэгээд бензиний асуудал бол үнэхээр асуудалтай байна. Тэгээ яг нөгөө талаасаа ингээд таньдаг хүнээрээ гэд хэлж байгаа шүү дээ. Монголд одоо баг танилгуул явахгүй юм шүү. Яа энэ муухай тэгээ нөхцөл байдлыг халах юмсан. Тэгээд нөгөө талаас болохоор үнэхээр яалтчгүй ингээд бүгдээрээ л маргаашнаас эхлээд ингээд ажилтай, төрөлтэй ийм байхад те ингээд танилаараа яриулж бензин авахгүй байх аргагүй аахгүй бүр ингээд хит ингээд шудраг байх гал те би өөртөө танилаар яриулахгүй гэдэг юм бас байх боломжгүй байгаад байна. Тиймэрхүү зүйл байна. Тэгээд яг энэ асуудалтай холбоотой улбаалаад наадмаар хөдөө бензингүү гацаад T-Rex гэдэг бүр юм Facebook групп хүртэл байдаг болсон байна. Тэгэд энэ групп нь бүр 15,000 хүний одоо гишүүнтэй байна. Гэх мэтчлэн ийм бас сэдв байна. Одоо манайхаа бүгдээрээ хамгийн сүүлийн бас хамгийн хүнд сэдв рүү орж ийн. Энэ бол үнэхээр сэтгэл өдөм одоо мэдээ байсан буюу гэр бүлэрээ ингээд явж исэн машины урдаас цохтуу жолоож уурсгал сүрж гарч ирээд машиныг нь мөргөөд за тэнд явж исэн 4 хүүхэдтэй аав ээж гэдэг ингээд 6 ам бүл явж агаад эхнэр нь 2 хүүхэдтэйгээ нас орсон, нөхөр нь 2 хүүхэдтэйгээ амьд үлдээд одоо эмнэлэгт байгаа гэдэг ийм аимшигтай харамсалтай мэдээ бол гарсан байгаа. Энэ мэдээлэл нь хэд хэдэн сайтууд өмнөд дээр бол ингээд ороод явж байгаа. За миний их сурвалжаа болгосон үлзий цэгийн дээр орсон пост байгаа хгүй. За энэ дээр хэдхэн хоногийн өмнө төв цэнгэлтэхэд гэр бүлэрээ хамтдаа наадаж байсан үнэхээр их гашуудаж харуулж байна. Бид юу буруу хийсэн бэ? Харин сайхан хариуд минь намайг уучил ертөнц мөхсөнж би амиараа хааж аврах ёстой байсан чадсангүй хэмээжээ. Түүний охин хүү гэргийн 3 нь урсгал сүрж орж ирсэн жолоочийн хариуцлага гүйцэтгэлээс болж
амиа алдсан билээ гүн эмнэл илэрхийлье гэд хамгийн том хүн 17 настай байгаад нас орсон. За мөн хамгийн бага охин нь 5 сартай байгаад нас орсон. Тэгээд ийм амар хэрэг гарсан байна. Яг дунтлын 2 хүн аавтайгаа амьд үлдээ. Тэгээд одоо ингээд амьдрах бол үнэхээр ингээд утгагүй нэгэл яг энэ аав нь бол ингээд маш олон стори юмнуудыг бол ингээд оруулж байгаа байхгүй. Тэгээд энэ болгоныг нь харах ингээд бүр ингээд үнэхээр ингээд хэцүү ийм мэдээ бол байгаа. Тэгээд миний бас таньдаг сургалтанд хамт явдаг охины маань хамаатнууд юм бэлээ. Тэгээд би бас тэр охиныхоо ингээд оруулж байгаа пост юмнуудыг харангууд ингээд бас ингээд сэтгэл өвдөл ийм аимшигтай хүнд мэдээ байгаа. Мөн яг тэр урсгал сууж машин барьж явсан хүний зураг бичлэг сошиал сүлжээн дээр л болсон байгаа. За тэгээд энэ хүний болохоор шүүдэр цэцэг гэдэг нэг хүн бас оруулсан байгаа байхгүй. Хохирогч ин хам бол ингээд одоо тэр хүний ингээд хэлсэн үгийг л бичсэн байл та. Очир хуйг чи миний амьдралыг самарч 3 сайхан хайрын минь амийг авчгаад хайр амаахаа холоод явна уу? Мөн хам сохтуу цогцолмоо чи одоо болтол байцаалт өгөхгүй гэсэн муусын алуурчид цэл залуухан 35 настай миний эхнэр 17 настай өндөр царайлаг хүсэл эрмэлзэл дүүрэн том хүү 3 сайхан хүүгийн араас гэгээ болж ирсэн 5 сартай гүн охиныг минь амиг төлж өгөө. Үлзэн 2 хүү минь би энэ тааруу би өөрөө хэвтэрт тусаар уйлж байна. Чи нуугцаар байх уу? Шоо хүнс үгэ. Ёстой хүнс үг байна штэ. Бүхэл бүтэн нэг айлыг сүрүүлж 3 хүн алж үлдсэн 3-ыг нь хүнд бэртээж машиныг нь бацсан лаз шиг юм болгочоод өөрөө яагчгүй ингээд хорвоо бузарлаж цалгалаад явж байдаг хүн биш тэр юм биш үү гэд ийм пост гэсэн гэж оруулсан байгаа. Тэгээд яг энэ хүн нь одоо тэр хохирсон гэр бүлийн одоо үлдсэн 3 хүн дээр ингээд очоод уучлалт гуйсан зүйл өрөөсөө байхгүй. Тэгэд нэг ийм үнэхээр ингээд харахаас сэтгэл өвдөм ийм аимшигтай зүйл бол болсон байна. Тэгээд яаж ч утсан тэгээ сохтуу машин барих нь ингээд бууруу хизээж сохтуу машин барьж болохгүй. Тэгээд яг энэ асуудлаас улбаалаад би яг үзэгчдтэй дахиад сануулъя. Хэрвээ жоохон ч гэсэн алкогол хэрэглэсэн бол битгий машин байраа. Тэгэд ялангуяа энэ хүн бол бүр ингээд урсгал сүүж ингээд орж ирсэн гэж бүр үнэхээр амар байгаа зү тэ. Бүр ингээд надад бол хэлэх үг олдохгүй байна. Тэгээ та хэд маань үүн дээр бас юу гэж бодож байгаа вэ гэдэг юм манайхаа комент сект бичээрэй. За ингээд энэ удаагийнхаа бичлэгээ энэ хүрэхэд дуусгая. Уул нөгөө хөл бөмбөгийн финалийн тоглолтоос өмнө бичлэгээ хийгээд дуусгая гэсэн ч одоо бүр ингээд тоглолттойгоо зэрэгцээл яриад суугаад байна. Тэгээ одоо бүр гадаа үүр цайж ин та хэд маань хэрвээ харж байгаа бол за тэгээд дараагийн бичлэгээр уулзцай хөрх хүмүүс минь түр баяртай.